Руна ТV-тэй хамтдаа дэлхий дахинд болж буй гэмт хэрэг тайлэгдшгүй нууцуудыг сонсцгоё. Инчон хотын харьяа Мүйдүү хэмээх арал байдаг. Сөүл хотын төвөөс машинаар ойролцоогоор 1 цаг хагас 2 цаг орчим явбал очдог тийм арал байгаа. Баруун тэнгисийн үзэсгэлэн тарлуудын нэг энэ арлын эргэн тойронд байдаг алхалтын маршрут болон нар жаргах үзэмж нь маш алдартай. Ийм сайхан аялал жуулчлалын газар дээр маш аимшигтай нэг хэрэг гарсан байгаа. За тэгээд та бүхэнд энэ хэргийг ярьж өгөх гээд бэлтгэлээ. 2020 оны 7 сарын 31-ний өглөө 11 цаг 40 минутын орчимд Мүйдүү бомтын ойролцоо явж байсан нэгэн эрэгтэй санамсаргүйгээр сэжигтэй зүйл олж хардаг. Тэнд амьдрах зориулалттай нэг контейнер байсан бөгөөд түүний ард хоосон зайд том аяллаа цүнх тавиатай байсан. Хин нэгэн зүгээр орхиод явсан гэхэд хит том хэмжээтэй мөн тухайн орчинтой огт зогцохгүй байсан. Нээж үзэх үү гэж бодхоосоо өмнө тэр хүн уцаа гарган цагдаад дуудлага өгдөг. Энд нэг аяллаа онгорхой том цүнх байна. Дотор нь юу байгааг мэдэхгүй байна. Ирээд та бүхэн шалгаад өгөөч гэсэн дуудлага байсан. Хэдийгээр зүгээр өнгөрч болох байсан ч гэсэн тэр иргэний хурдан мэдээлсний ачаар аяллаа цүнх доторх зүйл ил болсон байгаа. Тэр хүний сэжиглсэн зүйлч гэсэн үнэн байж таарсан. Цагдаа нар ирж аяллаа цүнхийг нээхэд тэнд байсан хүмүүс бүгдээрээ цочирдсон. Дотор нь зөвхөн дотор хувцастай залуу эрэгтэй хүний цогцос гарч ирдэг. Тухайн үед 7 дугаар сарын сүүл зуны халуун үе байсан. Хэдий удаан хугацаанд тэнд байсан нь тодорхойгүй ч халуун цаг агаарт задрал хурдан явагдах магадлал өндөр. Гэвч цогцос тийм ч их муудаагүй байсан. Тэгэхээр энэ нь нас бараад удаагүй байна гэсэн үг аа. Тэгвэл хохирогч юм байсан бэ? Ойролцоо хүмүүсийн мэдээллээр таних зүйл олдоогүй ч цогцос маш их гэмтээгүй байсан тул цагдаа нар удалгүй хэн болохыг нь тогтоож чадсан. Тэр 22 настай залуу бөгөөд оршин суух хаяг нь Инчон биш Сөүл хот байсан. Цогцсны байдлыг харахад хохирогч ямар их зовлон амссныг харуулж байсан. Нүүр, цээж, хэвлий, гар, доод бие зэрэг бүх хэсэгт нь зодуурын тод улмөр байсан. Үүнийг хараад цагдаа нар түүнийг өөр газар зодож амь насыг нь хөнөөсний дараа Мүйдүү арал дээр авчирч хайсан бахаа гэж үздэгэдэг. Мөрдөн шалгалт 3 чиглэлд төвлөрдөг. Нэгдүгээрт үхлийн яг шалтгааныг нь тогтоохын тулд цогцсыг шүүх шинжилгээнд явуулсан. Хоёрдугаарт хэрэг гарсан газрын ойролцоох бүх CCTV-ний бичлэгийг цуглуулж шинжилсэн. Гуравдугаарт хохирогчийн ойр дотны хүмүүсээс мэдээлэл цуглуулдаг. Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр хохирогчийн толгойд гадны нөлөөллөөс үүдэлтэй цус алдалт байсан. Гэхдээ заавал хүчтэй цохилтоос болсон гэж шууд дүгнэж болохгүй, өөрөө унаж гэмтсэн байх магадлалтай гэж үүсэхгүй байсан. Гэвч бүх биеэр нь зодуур авсан цогцсыг аяллаа цүнхэнд хийж хайсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан цагдаа нар үүнийг аллах гэж үздэг. Удалгүй 2 сэжигтэн илэрсэн. Тэд 23 настай Хэ болон 22 настай Бэ нэртэй залуус байсан. Тэд хохирогчтой ойр дотны харилцаатай хүмүүс байсан. Гэхдээ зүгээр танил гэдгээр нь сэжиглээгүй. 7 сарын 29-ноос хойш тэдэнтэй холбоо барих гэхэд холбоо тасарсан гэдгийг ол хүмүүс ярьж исэн. Цагдаа нар холбогдох гэж оролцсон ч утас нь унтраастай байсан. CCTV-ний бичлэгийг шалгаж үзэхэд бол 7 сарын 31-ний үүрээр том аяллаа цүнх чирч авсан 2 эрэгтэй бичигдсэн байсан. Цагдаа нар тэднийг шууд сэжигтнүүд гэж үздэг. Тэднийг эрен сурвалжилж эхэлсэн бөгөөд гэр бүлийнхэнтэй цагдаа нарийн та бүхэн рүү хэрвээ хүүхдүүд чинь холбогдох юм бол хэрэгээ хүлээхийг ятгах өгөөрэй гэж гуйдаг. Эцэст нь 8 сарын 2-ны орой 2 сэжигтэн өөрсдөө цагдаагийн газарт ирж хэрэгээ хүлээдэг. Тэд 7 дугаар сарын 29-нд өөрсдийн найз болох хохирогчийг зодож амь насыг нь хөнөөсөн бөгөөд аяллаа цүнхэнд хийж хайснаач хүлээн зөвшөөрдөг. Тэдний хэлсэн тайлбар нь тэр биднийг муулдаг байсан, мөнгө зээлээд буцааж өгдөггүй байсан. Тиймээс маргаан гарч бид нар хоорондоо зодтолцсон. Гэхдээ алах санаа юусоо байгаагүй гэж мэдүүлдэг. Гэвч цагдаа нар энэ мэдүүлэгт шууд үнэмшээгүй. Тэд илүү гүн шалтгаан байгаа гэж үзсэн. Үнэхээр ч энэ хэргийн жинхэнэ шалтгаан нь мансууруулах бодистой холбоотой гэдэг нь удалгүй ил болдог. Хохирогч болон сэжигтнүүд анх сошиалоор танилцсан бөгөөд нийтлэг сонирхол нь хип-хоп байсан. Сэжигтэн Хэ тухайн үедээ рэпер хийдэг тодорхой хэмжээнд нэр хүндтэй байсан. Гэвч тэдний харилцаа удалгүй муудсан. Шалтгаан нь бол фентанил буюу маш хүчтэй өвдөлт намдаах өндөр донтуулах чанартай юм байсан.
Тэд энэ имийг хууль бусаар хэрэглэж, халааж, ууршуулан хэрэгэлдэг байсан байгаа. Сэжигтэн хээ эмнэлгээс энэ имийг авч бусдад зарж мөнгө олж өөрөө ч хэрэгэлдэг байсан байгаа. Энэ нь энгийн хэрэглэнээс илүү ноцтой хууль зөрчсөн үйлдэл байсан гэдэг нь бол ойлгомжтой. Тэгээ түүний эмнэлгээс им бичүүлж авах давтамж нь бол улам богиносож эхэлсэн. Тэгээ тухайн үед болохоор түүнд им бичиж өгдөг байсан эмч түүнийг сэжиглэж им дахиж бичиж өгөхгүй гэж түнд хэлдэг. Үүнээс болоод тэр маш их сандарсан. Учир нь тэр өөрөө донтоод зогсохгүй энэ имийг зарж иж орлого олдог байсан. Хожим өөр эмнэлгээс дахин им авч эхэлсэн ч гэсэн мөн яг адилхан имээ дахин өөр эмнэлгээс авч эхэлсэн нь бол асуудал үүсгэж эхэлдэг. Хохирогч эмнэлэгт ойр ойрхон очиж им авч байснаас болж тэр шинэ эмнэлгийнх нь эмч ч гэсэн дахин түүнийг сэжиглэж бүх эмчилгээг зогсоодог. Үүнээс олж сэжигтнүүд хохирогчд уурлаж чи им олж ирч чадахгүй байна. Өөр газраас заавал им олж ир гэх мэтчлэнгээр түүнийг дарамталж эхэлсэн байгаа. Ингээд 2020 оны 7 сарын 29-нд тэд Сөүл хотын нэг оффист уулзцаасан. Энэ газар нь студ нэртэй ч үнэндээ тэдний мансууруулах бодис хэрэгэлдэг газар нь байсан. Тэр өдөр тэд олон удаа им хэрэглэж ухаангүй шахуу болцгоосон байсан. Удалгүй маргаан гарч хоорондоо муудалцж эхлэх үед хохирогч тэдний нэг рүү нь хайч шидсэн. Тэгээ үүнээс олж бол тэдний маргалдаан бүр илүү хурцдаж сэжигтнүүд түүнийг зэрлэгээр зодож эхэлсэн байгаа. Тэд түүнийг скотчоор хүлж хөдөлж чадахгүй болгоод дараа нь төмөр саваагаар толгой нүүр биеийг нь олон цагийн турш зодсон. Тэд бүр энэ байдлыг найз нартайгаа видео дуудлага хийж хүртэл харуулж зургийг нь авч өөрсдийнхөө сошиал дээр нийтэлжсэн байгаа. Гэвч хамгийн харамсалтай нь бидний бичиж байгаа бичлэг болоод видео зургийг харсан ямар ч цагдаад хандаагүй гэдэг нь харамсалтай. Зүгээр л та хоёр болооч болох хэрэгтэй юм шүү л гэж биччихсэн үг гэхээс яг өөртөө ол ерөөсөө цагдаад хандааг байгаа. Эцэст нь хохирогч ухаан алдаж нас орсон. Хэрвээ тэр үед эмнэлэгт хүргэсэн бол амьд үлдэх боломж бол нэлээд байсан. Дараа нь хоёр хэрэгтэн бол эмэндээ мансуураад унтаад өгсөн. Тэгээ өглөө сэрээд хохирогчийг амь насаа алдсан гэдгийг нь мэдэн аяллаа цөөнх найзынхаасаа очиж хулгайлж авчираад цогцыг нь хийн Мүйдүү арал руу авч явсан байгаа. Гэвч тэдний бүх үйлдэл бол бичигдсэн байсан. Ингээд бүх зүйл тодорхой болсон болохоор шүүх орлуулж шүүхийн шийдвэрээр анхан шатанд бол тэр хоёрт 18 болон 10 жилийн хорих ял оноосон. Гэвч тэр хоёр давж заалтсан. Энэ үед хэрэг эсэргээрээ иргэн 18 жил 10 жилийн ялаа өндөр байна гэж давж заалтсан тэр хоёрыг шүүхээс бол гин буруу хийсэндээ юусоо гимшихгүй байна. Тэгээ цогцыг аяллаа цөөнхөнд хийж аваачиж хайсан гэх мэтчлэн ер нь бол тэдний гимт хэргийг маш хүнд байна гэж үзээд 18 болон 10 жилийг нь 30 болоод 20 жил болгон нэмэгдүүлсэн бөгөөд дээд шүүхтэр ч гэсэндээ энэ шийдвэр нь хүчин төгөлдөр болж тэр 2 30 20 жилийн ялуудыг авсан байгаа. Тэгээ энэ хэрэг бол ирээдүйдээ байсан хоёр залуу мансууруулах бодисын нөлөөнд орж аимшигтай гэмт хэрэг үйлдсэн харамсалтай жишээ болсон. Мөн мансууруулах бодис нийгэмд хэр ойрхон байгаа, ямар аимшигтай үр дагаврыг авчирч болох вэ гэдгийг харуулсан ийм аимшигтай хэрэг болсон. Тэгээ энэ хэрэг бол тухайн үедээ яг тэр дуу хөгжим сонирхдог, рэп, хипхоп сонирхдог яг энэ хохирогч болсон залууг таньдаг хүмүүсийн дунд бол нэлээд шууган тарьсан ийм хэрэг болсон байгаа. 2025 оны 12 дугаар сарын 3-ны оройн 5 цагийн үед Чамвон хотын цагдаагийн дуудлагын төвд нэгэн дуудлага ирдэг. Цагдаа утсаа аваад байна уу гэд утсаа авсан гэсэн чинь ямар ч хариу дуурахгүйсэн. Тэгээд оператор олон удаа асуусан чи ямар ч хариу өгөхгүйсэн. Чимээгүй л агадсан. Тэгжсэн тоглож байгаа дуудлага юм болов уу гэж бодоод яг цагдаа утсаа таслах гэж ах тэр мөчид утсаар залгасан хүний цаанаас нэг эрэгтэй хүний бойл утсаа тасвал гэж хэлж байгаа хоолой сонсогддог. Тэгээд дуудлаггүй дуудлага тасарсан. Ингээд оператор ямар нэгэн зүйл буруу болсон байж магадгүй гэдгийг мэдрэн байршлыг нэн даруй тодорхойлоход хапсон дундах нэгэн зочид буудал гэдэг нь илэрдэг. Ингээд цагдаа нар тус дуудлагыг аваад буудал руу очих гэж байх үед удалгүй 2 дахь дуудлага ирдэг. Мотелийн 307 дугаар өрөө байна. Тэр залуу галзуурчихсан юм шиг байна. Тэр хутгатай яг одоо миний найзууд руу дайрч байна. Хурдан ирээрээ гэж хэлээд тасалдаг. Аз болоход энэ мэдээлэлд нөхцөл байдал маш яаралтай байгааг мөн өрөөний дугаарыг тодорхой хэлж чадсан. Ингээд цагдаа нар бол маш хурдан хөдөлж ердөө 6 минутын дотор тус буудлын 307 дугаар өрөө рүү очиод хаалгыг нь бичиж үзэхэд хаалга нь төгжээтэй байсан. Ингээд цагдаа нар бол сандран хаалгыг нь нүдэж даруй нээхийг шаардахад хэсэг хугацааны дараа нэг хүн хаалга онгоолдог. Хаалга онгоолгосон хүн бол айсандаа дагжин чичирж байгаа өсвөр насны охин байсан. Энэ хүн бол анхны дуудлага өгсөн 14 настай И гэдэг охин байгаа. Тэд өрөөнд ороход байдал бүрэн самуурсан байсан. Үүднээс эхлээд угаалгын өрөө хүртэл
цус урсаж мөр гарсан байсан. Жижигхэн угаалгын өрөөнд дотор 3 сурагч ухаангүй хэвтэж байгаа нь харагддаг. Тэд бол 14 настай Ким Соми, мөн 14 настай Жон Хожин бас Чэ овогтой 3 дахь сурагч байсан. Тэд бүгд хүзүүний хэсэгтээ хутгалуулсан байсан бөгөөд харамсалтай нь Соми болоод Хожин хоёр их хэмжээний цусалталтын улмаас газар дээрээ нас орсон байдалтай байсан. Харин азар Чэ амьд байсан. Тэгээ Чэг бол яаралтай эмнэлэг рүү авчиж хагалгаанд оруулж амь нас нь аврагдаж чадсан. Тэр аимшигтай газраас амьд үлдсэн 2 хүн бол хаалга онгоолж өгсөн ий болоод угаалгын өрөөнд байсан Чэ хоёр байгаа. Тэр хоёр бол тэр өдөр маш аимшигтай дахин сөхөхийг ч хүсэхгүй тийм зүйлийг туулсан ч гэсэндээ нас орсон 2 найзуудынхаа өмнөөс үннийг ярих зориг гаргаж болсон явдлыг аажмаар ярьж эхэлдэг. Энэ мэгнэлт явдал үнэндээ 2-7 хоногийн өмнө буюу зүгээр л сониуч зангаас болж нээлттэй чат өрөөнд орсноос эхэлсэн байгаа. Нээлттэй чат өрөө гэдэг нь хүмүүс жинхэнэ нэр утасны дугаараа хэлэлгүйгээр ижил сонирхолтой эсвэл ижил насны хүмүүстэй танилцаж харилцдаг тийм групп чат байсан. Солонгост ялангуяа өсвөр насныхан ийм платформ дээр маш идэвхтэй байдаг. Талигаач Ким Соми болон ий нар зүгээр л өөрсдийн насны хүүхдүүдтэй чатлах зорилготой ийм өрөөнүүдийн нэг рүү орсон байсан. Тэнд тэд нэг эрэгтэйтэй танилцсан. Тэгээ тэр эрэгтэй болохоор өөрийгөө 19 настай Пю Сучол гэж танилцуулсан. Хэд хоног энгийн яриа өрнүүлсний дараа Пю Сучол гинтл 2 охиныг гэртээ уурсан. Ингээд 2 охин бол гэрт нь очиж боддоор уулзахад тэр нилээд том биетэй баг зэрэг ширүүн төрхтэй байсан учраас шууд л тэр хоёроо с ิจ төрж онцгүй санагдаж эхэлсэн. Үүнээс хойш бол 2 охин тэдний гэрт очиагүй ч гэсэн холбоотой хэвээр байсан бөгөөд энэ хугацаанд Пю Сучолд Соми таалагдсан гэдгийг бол байнга түнд илэрхийлж исэн. Сумигийн хувьд болохоор түүнтэй уйдсан үедээ л чаталж исэн. Гэвч Пю Сучол бол түүн рүү байнга мессеж бичин удалгүй Суми дарамт мэдэрч эхэлсэн бөгөөд хариу бичих нь багасаар эцэстээ бүр огт юу ч бичгээ болсон байгаа. Ингээд өдөр хоног өнгөрсөөр хэрэг болсон 12 сарын 3-ны өдөр болсон. Тэр өдөр бол Суми өөрийнхөө найз залуу болох Жон Хожинтой уулзаж сүүлийн шалгалтууд дуусныг тэмдэглэхээр болсон байсан. Ердийн өсвөр насныхан шиг тэд шалгалтаа өгч дуусчаад зоос төлж дуулдаг, караокед орж дуулахаар болоод тус нэг найзаа дуудсан. Ингээд Суми болон түүний найз И, түүний найз залуу Жон Хожин, мөн Хожины найз залуу Чэ ингээд дөрүүлээ хамтдаа уулзцаасан. Оройн 4 цагт тэр дөрөв зоосоор дуулдаг караокед орцгоосон. Гэвч ойролцоогоос 20 минутын дараа өөрөөр хэлбэл 4 цаг 20 минут орчмоос эхлэн Суми болон И хоёр өрөөнөөс сандарсан байдалтай гүйж гарч ирж байгаа нь бол тус тэдний орсон караокений CCTV бичигдсэн байсан. Учир нь бол Пю Сучол voice talk-оор тэдний рүү байнга залгаж исэн байгаа. Тэгээ Пю Сучолын залгаж исэн зорилго нь бол тодорхой байсан. Тэр тэднийг өөрийнхөө байрлаж байгаа зочид буудалд ирж хамтдаа байхыг хүсдэг. Тэгээ тэр буудал нь болохоор тэдний орсон караокетэй нийлээ ойрхон газар байсан. Суми бол түүний дуудлагыг авахаас эхлээд татгалзаж байсан. Гэвч түүний дуудлагыг авахгүй байх үед Пю Сучол түүний найз И рүү дахин залгаж бүр сүүлдээ тэр хоёрыг занлахийлж эхэлсэн. Хэрвээ тэр хоёр яаралтай тэр буудал руу ирэхгүй бол би энэ буудлаас үсэрж амиа хорлолоо гэж тэр хоёрыг сүрдүүлж эхэлсэн. Мэдээж хэрвээ Суми болоод И хоёр насанд хүрсэн хүмүүс байсан бол ийм хүсэлтийг бол шууд татгалзах байсан. Гэвч тэр хоёрын хувьд 14 настай өсвөр насны охтууд байсан болохоор яг юу хийхээ мэдэхгүй байсан бололтой. Удалгүй Суми И хоёр болохоор өөр хоёр эмэгтэй найз руугаа залгаад тэр буудлын дээр хурж ирээд хамтдаа очихыг санал болгоод буудлын үүдэнд уулзахаар болсон байгаа. Ингээд удалгүй тэр дөрөв буудлын үүдэнд уулзаад юу хийхээ ярилцаж байтал гинтл Пю Сучол хааны газраас тэр дөрвийн өмнө гараад ирдэг. Тэр яг дэлгүүр орчгоод ирсэн бололтой ууцтай зүйл барьчихсан хурж ирж байгаа нь тэр буудлын гадна талын CCTV-д мөн бичигдсэн байсан. Тэр хүүхдүүдтэй хідэн үг сольсны дараа зөвхөн Суми болоод И хоёрыг буудлын руу дагуулад ордог. Охид үнэндээ орохыг хүсээгүй байх магадлалтай. Гэвч тэр өөрөөсөө ах том биетэй 19 настай залуу гэж итгэж байсан учраас айснасаа болоод тэр хоёр дагаад орсон. Гэвч 307 дугаар өрөөнд очиход Пю Сучол гинтл Иг буудлын өрөөний гадаа үлдэхийг тушаасан. Тэр Сумитэй ганцаараа ярилцах хэрэгтэй байгаа учраас Сумитэй өрөө рүүгээ хамт орчхоод гараад ирнэ гэж хэлээд Иг өрөөний гадаа үлдээгээд дагуулад орсон байгаа. Тэгээ энэ үед бол ямар нэгэн буруу зүйл болж магадгүй гэдгээс айсан И нэгдүгээр давхар руу яаран бууж уцаа гарган караокед хүлээж исэн Сумигийн найз залуу Хожин руу шууд залгасан. Тэгээд Пю Сучол Сумиг аваад орчихлоо туслаач гэж ярьсан байгаа. Тэгээ энэ дараа бол Хожин Чэ гээд нөгөө караокед хамт исэн найзыгаа дагуулад буудлын руу очсон. Очсон Хожин болоод Чэ И 3 буудлын 307 дугаар өрөөний гадна очиж
хаалгыг нь тогссон. Тэгтэл Пёсочол тайван байдлаар хаалгыг нээгээд тэднийг дотог шорохыг тохисон байгаа. Ингээд тэр гурыг дотор ороход бол Сүми аюулгүй харагдаж байсан. Гэвч тэр мөчид Пёсочол тэдэнд орон дээр суухыг тушааж дараа нь утаснуудыг нь хураан авч цонхны тавцан дээр тавьдаг. Төд удалгүй тэр өмнө нь худалдаж авсан архиа уутнаас гаргаж ирэн тэднийг уухыг шаардсан. Харин дараа нь хийсэн зүйл нь бол тэдний төсөөллөөс давсан байсан. Тэр өөрийгөө гимтээж эхэлсэн бөгөөд тэдний нүдний өмнө айдас тором уур амьсгалыг бүрдүүлж эхэлдэг. Энэ нь өөрийгөө сүрдмээр харагдуулах гэж оролцсон оролдлого байсан бололтой. Би өмнө нь гимт хэргийн бүлэглэлд байсан. Миний хэлснийг та нар даг ойлгосон уу гэж тэднэр лөө хашгирч эхэлсэн. Үүний дараа тэр бүтэн 20 минут тутаг учиргүй тэдэнд өөрийнхөө өнгөрсөн амьдралын талаар лекц уншсан. 4 өсвөр насны хүүхэд түүний жинхэнэ зорилгыг огт ойлгож чадаагүй тэд зүгээр л энэ аимшигт байдал хурдан дуусаасай гэж хүсээ буудлын өрөөний орон дээр сууж түүний яриаг сонсч исэн. Хэрвээ зүгээр л хэлснийхэн дагуу яриаг нь сонсоод суугаад байвал удахгүй тэднийг гаргана гэж найдсан байгаа. Тэгтэл оройны 4 цаг 55 минут орчимд Пёсочолын утас гинт дуурдаг. Тэр богинохон уцаар ярьсныхаа дараа зүгээр л зурагт руу юу ч болоогүй юм шиг ширтэж зогсож байснаа гинт л хүүхдүүдийг газар хэвтгэхийг тушаадаг. Уур амьсгал гинт өөрчлөгдөж хүүхдүүд ч гэсэн түгшиж эхэлсэн. Хүүхдүүд түүний үгэнд орон газар хөвцөн яг тэр үед Пёсочол хаанаас ч юмныг алах гаргаж ирээд гинт л хуужин руу алхаараа савж эхэлсэн. Хуужин өөрийгөө хамгаалахын тулд арай гэж бултаж чадсан ч Пёсочолын нүд уур хилэнгээр дүүрч хутаг гаргаж ирэн хуужууны хүзүүнд шууд хатгсан. Үүнийг харсан бусад 3 хүүхэд бол мэдээж чочирдож ойрлож амьд гарах гэсэндээ хаалга руу гүйцгээсэн. Мөн яг тэр мөчид Сүми цонхны тавцан дээрээсэн утсыг шүүрч аваад тэдний араас гүйсэн байгаа. Гэвч бариулыг хичнээн эргүүлсэн ч хаалга дотроосоо чойждоо ерөөсөө онгоохгүй байсан. Тэр эмх замраагүй байдлын дунд Сүми цагдаа руу залгасан анхны дуудлага нисэн байгаа. Гэхдээ нөгөө юу ч ярьж чадахгүй цаанаас нь Пё уцаа тасал гэж хэлсэн байсан. Пёсочолын эхний бай бол зүгтэж байсан хуужин нисэн. Пё түүнийг хутгаар хатгаж толгоо руу налхаар цогсон. Энэ өршөөлгүй дайралтын улмаас хуужин ухаан алдаж ундаг. Үүний дараа Пё нүдэрээ бусад хүүхдүүдийг хайж байснаа хүснээс нь зулгаан угаалгын өрөө рүү чирж оруулсан. Тэр өөдөөс нь тэмцэж байсан хүүхдүүдийг нэгээр нь барьж авч хүзүүг нь зүсэж алхаар дахин цогсон. Эцэст нь угаалгын өрөө рүү чирэгдсэн Сүми болон Чвэ өвдөлтөндөө дийлдэн ухаан алдаж ундаг. Харин угаалгын өрөөний гадна нэсэн И 2 дахь удаага цагдаад дуудлага өгч чадсан. Тэр нөхцөл байдлыг яаран тайлбарласан ч удалгүй угаалгын өрөөнөөс гарч ирсэн. Тэгээ тухайн үед болохоор тэр толгойноосоо хөл хүртлээ цусаар будагдсан гартай хутгатай байсан. Хутгаа И рүү эргүүлэх гэж байх яг тэр мөчид цагдаа нар амжиж ирэн хаалгыг нь тогссон байгаа. Тэгээ энэ үед болохоор Пё сандарч яаран гар утас тамхи үнэмлэхээ шүүрч аваад цонх онгоолгон цонхны тавцан дээр очиж зогссон. Цонхны тавцан дээр зогсож байхдаа И рүү хараад "Тамайг яагаад амьд үлдээж байгааг мэдгүй, учир нь чи зоригтой байсан учраас" гэж хэлчихээ цонхоор шууд үсэрчихсэн байна. Тэгээ мэдээж бол түүний хувьд цонхоор үсрэхдээ амьд гарна л гэж ботсон юм шиг байгаа 3 давхрын цонхноос зүгтах зорилготой үсэрсэн бололтой. Гэвч толгой болон биеийн олон хэсгээрээ маш хүнд унж хугарал авсан. Ингээд тэр босож чадахгүй газарт хэвтэж байсан. Удалгүй цагдаа нар орчныг хамгаалж түүнийг олж эмнэлгүүрөө хүргэсэн боловч тэр шархаа дааж чадалгүй эмнэлэгт амнасаа алдсан байна. За ингээд гинт хэрэгтэн өсрээд амнасаа алдчихсан учраас яг ямар зорилгоор энэ 4 хүүхд рүү дайрсан, 4 хүүхдийг алах гэж оролцсон гэдэг нь бол тодорхой болж чадаагүй. Гэхдээ шинжээчид Сүми түнд таалагдсан учраас Сүмиг буудалд дуудаж бэлгийн хүчирхийл үйлчлэхээр төлөвлөсөн байж магадгүй гэж үзсэн. Гэвч Сүми найз залуутай болохыг мэдээд уур бухимдал нь хөрж түүний найз залуу руу хамгийн түрүүнд дайрч эхэлсэн гэж бол шинжээчид үзчихсэн. За тэгээ Пёсочолын талаар бол судлаад үзэхэд түүний нас нь 19 нас бол байгаагүй. Тэр 26 настай насан турсан эрэгтэй хүн байсан. Өөрөөр хэлбэл алуурчин өөрөөсөө 12 насаар дүү 14 настай сурагчдын эсрэг ямар ч өршөөлгүйгээр аллагыг үйлцсэн гэсэн үг байгаа. Хоёр дахь зүйл нь болохоор Пёсочол өмнө нь 2 аимшигт хэрэгт орооцолдож байсан гэдэг нь илэрдэг. Тэр хоёр хоёулаа насан туршаагүй хүүхдүүдийн эсрэг үйлцсэн бэлгийн гэмт хэрэг байсан. Түүний эхний эрг нь бол 2016 онд 17 настай байх үед нь болсон. Тэр сошиал медиагаар танилцсан өсвөр насны охиныг гэртээ дуудан бэлгийн хүчирхийлэл үйлцсэн байсан. Ингээд энэ хэрэгээрээ бол баригдсан. Гэхдээ тухайн үед 17 настай насан туршаагүй байсан болохоор тэнсэн харгалзах ял аваад шоронд бол суугаагүй. 3 жилийн дараа 2019 оны 9 сард 20 нас дөнгөж хүрээд байсан Пёсочол дахин сошиал медиа ашиглан 14 настай дунд сургуулийн охинтой танилцсан. Ингээд мөн л тэр охинтой дотносныхоо дараа түүнийг гэртээ урихыг оролцсон боловч охин татгалцсан. Яг тэр үед Пё гинэт төрөмгөө зангаа гаргаж охиныг аимшигтайгаар доромжилж эхэлсэн. Чи ирнэ гэсэн
эцтэй яагаад ирэхгүй байгаа? Танаа таньдаг хүмүүс чинь чи бит хоёрын хоорондоо чатлсан чатыг харуул юу болох бол чиний амьдрал чинь сүрнэ гэх мэтчлэн мессежүүдийг бичиж түүнийг ол дарамталж исэн. Хохирогч дөнгөж 14 настай байсан. Тиймээс тэр маш их айгаад эцэст нь охин түүний гэрт очиж түүнд аимшигтайгаар хүчирхийлүүлсэн байгаа. Үүнийхээ дараа хохирогч арай хийн гэрээс нь зүгтэж гарч тэр даруй гэр бүл болон сургуультай хилж тусламж хүсснээр Пиус очиолол цагдаад баригдаж чадсан. Энэ хэргийн улмаас Пиус очиол насан туршаагүй хүүхдийг хүчинцэн гэмт хэрэгт 5 жилийн хорих ял аваад 5 жил шоронд хоригдсныхоо дараа буюу 2025 оны 7 сард ялаа эдлээд суллагдсан байгаа. Ингээд 2 удаа хүчингийн хэрэг үйлдсэн Пиус очиолдол уг нь электрон гав зүйлгэж түүнийг хянах ёстой байсан боловч цагдаа нар бол тухайн үед электрон гав зүйлгэж түүнийг хянаагүй. Тийм учраас тэр дараагийн байга хайж эхэлсэн. Ингээд Сүми болон И нартай чат группэд танилцаж эцэст нь түүний амь насыг хөнөөсөн ийм аимшигтай хэрэг болсон. За тэгээ харамсалтай нь гэмт хэрэгт нь нас орчихсон учраас хэргийг ол шүүхээр шийдэх боломжгүй болж хаагдсан. Тиймээс үннийг бүрэн илрүүлэх ямар ч боломжгүй болсон байгаа. Мөрдөгчдийн олж илрүүлснээр Пиус очиолын хувьд бол шоронгоос суллагдсныхаа дараа найз бүсгүйтэй болсон бөгөөд тэд хамтдаа амьдарч байсан байгаа. Гэвч түүний найз бүсгийн өдөр бүр Пиугийн үг хэл болон бие махбодын хүчирхийлэлд өртөж агаад хэрэг болсон өдөр буюу 12 дугаар сарын 3-нд түүнийг твчиж чадахгүй нэ гэд түүнээс салахаар оролцсон. Пиус очиол эхэндээ чимээгүй сонсож байснаа гинт уурлан галтгооны утгаар түүн рүү дайрч эхэлсэн. Айсан бүсгүй ам гарахын тулд түүнээс зөвхөрч гуйсан. Ингээд 12 сарын хүйтэн өвлийн өдөр байсан ч тэр бүр гадуур хувцж өмсөлгүйгээр Пиус очиолоос зугтсахын тулд түүнээс гуйж байгаад өөр тийш анхаарал нь сарнсан байх үед гэрээсээ гарч зугтаж чадсан байна. Найз охиныгоо зугтсны дараа бол Пиус очиол найз охиныгоо цагдаад хандаж магадгүй гэж ботсон учраас өөрөө цагдаагийн газар руу залгасан байсан. Би найз охинтойгоо амралтанд явах гэж байсан юм аа. Тэгээд хоол хийж идэн гэж одоо тутаг бэлтчихсэн байсан. Тэгтэл тэр буруу ойлгоод юу ч болоогүй байхад надаас айгаад гараад зугтчихлаа. Тэгээ цагдаагийн газар очиж магадгүй тийм болохоор би өөрөө урьдчлаад энэ талаар хэлж гинэ гэд цагдаа руу өөрөө төрүүлж яриад тайлбар өгсөн байсан. Ингээд цагдаа нар бол түүний ярьсан үгэн нэтгээд энэ хэрэг дээр бол ямар ч шалгалт явуулаагүй байсан. Тэгээ цагдаагийн газар руу ярьсныхаа дараа Пиу 10 минутын дараа гэрээсээ гарan хэрэг гарсан буудлын руу явсан байсан. Гаднаасаа 50 юм шиг харагдаж байсан ч дотроо найз бүсгүйдээ хандах хасар их уур хилэнгээр буцалж байсан гэдэг нь бол тодорхой. Гэхдээ тэр уур хилэн нь бол өөр зүйл рүү чиглэж Сүми рүү тасралтгүй залгаж түүнийг дуудаж эхэлснээр энэ харамсалтай хэрэг эхэлсэн. Тэгээ Пиучолийн хувьд болохоор Сүмийг дуудсныхаа дараа буудлын өрөөнд зүгээр ч очоогүй арих болоод алах хутаг гэх мэт зүйлсүүдийг авч очсон байсан. Энэ нь бол санаандгүй гэмт хэрэг биш, санаатай түүний амь насыг хөнөөнө гэсэн зорилготой байсан гэдгийг бол харуулж байгаа. Цагдаа нарын хувьд бол эхний дуудлага өгснөөс ердөө 6 минутын дараа буудалд очсон. Энэ нь бол үнэхээр хурдан авсан хариу арга хэмжээ байсан. Хэрэг олон нийтэд ил болсны дараа бол зарим хүмүүс хохирогчдыг буруутгаж доог тоххог хийж эхэлцгээсэн. Тэднийг жирийн сурагчид биш, гэрээсээ дайдсан асуудалтай хүүхдүүд мэтэр нэр хоч зүүж гутаанд оромжлохыг бол интернет дээр хүмүүс хийжсэн. Эцэст нь бүр тэд насанд хүрсэн хүнийг биеэ үнэлэлтээр урхитаж мөнгө салгах гэж байгаад алагдсан гэсэн цуу яриа хүртэл тархаж исэн байгаа. Энэ нь болохоор албаар түүнийг чатлаж буудалд дуудаад араас нь найзуудыгаа дуудаж найзууд нь түүний бичлэгийг хийн мөнгө шантаачлах гэсэн гэх мэтчлэгээр тийм худал цурхлууд бол тарж эхэлсэн. Анхнаасаа Пио өөрийгөө 19 настай гэж бас худлаа ярьсан байсан. Тэг гэр бүлийнх нь бол энэ интернет дээр гарч байгаа цурхлуудад маш их бухимдаж цагдаа нараас бодит байдлыг тодорхой ард иргэдэд тайлбарлаж өгөхийг гуйсан. Гэтэл цагдаа нарын хариу үйлдэл бол тэд хэрэг аль хэдийн хаагдсан учраас нэмэлт мэдээлэл хийхгүй гэсэн байр суурьтай байсан. Ингээд шудраг бус байдлыг төвчиж чадхаа болсон гэр бүлүүд эцсийн арга хэмжээгээ авч улсаас хохирол нэхэмжлэн шүүхэд хандцгаасан байгаа. Гэвч энэ нь хэвлэлд гарахад аимшигтай сэтгэгдлүүд дахин урсан гарч ирж эцэг эхчүүдийг хүүхдүүдийнхээ өхлөөр мөнгө олох гэж байна гэж буруутгаж эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн. Гэвч гэр бүлийнх нь бол хохирогчдын нэр хүндийг цэвэрлэхийн тулд томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан энэ болсон хэргийн талаар үнэн зөв бодит мэдээллүүдийг бол одоо хүртэл өгсөөр л байгаа. За тэгээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол энэ төрөйд өндөрлж байна. За тэгээд та бүхэн бас энэ эргээс маш олон сургамжуудыг харсан байх гэж бодож байна. Тэгээд Монголд ч гэсэндээ ийм групп чатаар бие биентэйгээ танилцах явдал бол сүүлийн үед маш их болсон гэж сонссон. Тэгээд та бүхэн бас өөртөөхөө хүүхдүүдэд ч юм уу дүүнерт сайн анхааруулж хэлээд энэ нь бол ямар аимшигтай аюул дагуулж болохыг сануулan танихгүй үнтэй ерөөсөө яаж ч
сүрдүүлж исэн уулзаж болохгүй аав ээжтэй их жахта багштаа үнийг бол хэлэх ёстой гэдгийг сануулах хэрэгтэй хаа гэж би бодчих. 2019 оны 10 сарын 11-ний өдрийн оройны 4 цагийн үед Жонжуу хотын Вангсан дүүрэгт байрлах зах дээрээс цагдаагийн газарт яаралтай дуудлага ирдэг. Дуудлага өгсөн хүн нь зах дээр худалдаа хийдэг нэгэн худалдаачин байсан. Энд хүн хутгалуулчихлаа, маш их цус алдаж байна, яаралтай ирээрээ гэсэн дуудлага байсан. Ингээд Жонжуугийн Вангсан цагдаагийн хилдэс дуудлагыг хүлээн авч тэр даруй төрийн тусламжийнхантай хамт хэрэг болсон газар руу хөдөлцгөөдөг. Очоод үзэхэд төрийн тусламжийн ажилтнууд нэг дэлгүүрийн өмнө унсан эрэгтэйг олдог. Тэд яаралтай очиж анхны тусламж үзүүлэх гэж оролцсон ч тэр хүн аль хэдийн маш их цус алдсан байсан бөгөөд амьд үлдэх найдвар бараг үгүй мэт байдалтай байсан. Ялангуяа хүзүүний зүүн талд ойролцоогоор 6 см урттай гүн шарх, нийт 9 удаагийн хутганы шарх байсан. Мөн мөрний орчимд ч хэд хэдэн хутганы шарх байгаа нь илэрдэг. Тэр хүний унсан байсан шалан тэр чигтээ цуснд нэвт нарсан байсан. Түүнийг даруй түргэний машин цуулган эмнэлэг рүү хүргэсэн ч эмнэлэгт очиод харамсалтай нь их хэмжээний цус алдалтын улмаас амь насаа алдсан. Нас орсон хүн нь тухайн үед 49 настай A гэдэг хүн байсан. Тэрээр 1 жил 4 сарын өмнөөс энэ уламжлалт зах дээр хөөлөгсөн будаа амттан зардаг дэлгүүр ажиллаулдаг байсан. Ойр орчмын хүмүүсийн яриагаар тэр хинээс ч илүү ажилдаа дуртай, хөдөлмөрч, энгийн бизнес эрхлэгч байсан гэцгээдэг. Гэвч энэ A гэдэг худалдаачин ийм том захын маш олон хүн орж гардаг захын голд нь ийм аимшигтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Нөгөө талаар цагдаа нар хэргийн газраас гэмт этгээдийг бол шууд баривчилж чадсан тэр хүн хохирогч A-гийн төрсөн ах буюу тухайн үед 58 настай E овогтой эрэгтэй байсан. Тэр дүүгээ тэгж хутгалсныхаа дараа ч хэргийн газраас зүгтаагаагүй харин ч бүр эргэн тойронд нь алхаж ойролцоо худалдаачдаас тамхи гуйж татаж байсан. Цагдаа нар түүнийг баривчлахад бол тэр маш тайван харагдаж байсан. Мөн цагдаа нар ирэхэд ч би дүүгээ алсан, намайг баривчил гэж өөрөө шууд хүлээн зөвшөөрсөн. Амиа алдсан цаг нь оройны 4 цаг орчим байсан. Зах хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг үе гэсэн үг. Тэр хэмжээгээр гэрч маш олон байсан ч ойролцоо худалдаачдын хинэн ч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй гэцгээжсэн. Яагад гэвэл энэ ий авах ах トゥ хоёр дэлгүүрийн өмнө дууга өндөрсгөн муудалцдаг нь 1-2 удаагийн зүйл биш байсан. Тэр өдөр ч гэсэндээ ах нь хутга барьж ирээд би чамайг алчхан шүү гэж хашгирч байгааг харсан хүмүүс дахиад л энэ айл муудалцаад эхэллээ, дахиад л сүртүүлж байна гэж бодсон болохоос үнэхээр хэрэг үлдэнэ гэж хинч төсөөлөөгүй гэцгээжсэн. Баривчлагдсан ахыг Жонжуу Вангсан цагдаагийн хилцс рүү авч явж байцаадаг. Тэр бүх асуултанд маш тайван хариулж хүн алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Түүний хэлсэн тайлбар нь хэрэг болох үед мөнгөний асуудлаас болж дүүтэйгээ маш хүчтэй маргалдсан. Ууралсандаа гинтл санамсаргүй байдлаар дүүгийнхээ амь насанд хүрчихлээ гэсэн утгатай зүйлийг ярьдаг. Тэр хэлэхдээ бас би арх уусан байсан. Тэгээд дүүтэйгээ уцаар ярихад тэр над руу үнэхээр хатуу хараалын үгнүүдийг хэлж ийсэн. Тэгээд би уурандаа гэж хэлдэг. Инхээр ихэнх үйлдэлээ хүлээн зөвшөөрж байгаа мэт харагдсан ч цагдаагийн хувьд нэг зүйл с ิจ гтэй байсан. Яагад гэвэл хэргийн газар байсан худалдаачдын харсан зүйл бол арай өөр байсан. Бидний хэлснээр анханасаа дүүгийнхээ дэлгүүрт ирэхдээ 2 хутга барьчихсан ирсэн. Дараа нь 1 хутгыг нь дүүгийнхээ өмнө шидээд чи энэ хутгаар эхлээд намайг ал гэж орилсон. Хэрв тийм бол тэр анханасаа дүү A-гээ алах санаатай зэвсгээ урьдчилан бэлдэж ирсэн гэсэн үг болж байгаа. Тэгэхээр энэ бол санамсаргүй хүн амны хэрэг биш, санаад хүн амны хэрэг болох магадлалтай байгаа. Энэ бол төлөвлөсөн аллах гэж үзэх үндслэл маш өндөрөө гэсэн үг. Тиймээс энэ талаар нь асуухад зүгээр л сүрдүүлэх гэж айлгах гэж би хутга авчирсан юм аа. Үнэхээр алах санаа байгаагүй гэж мэдүүлдэг. Дараагийн мөрдөн шалгалтаар энэ бол зүгээр 1-2 удаагийн маргаан үүссэн асуудал биш, олон жилийн турш хуримтлагдсан зөрчил эцэстээ аллах болсон хэрэг гэдэг нь тодорхойлдог. Ах トゥ угийн харилцаа бол анханасаа ийм муу байгаагүй, харин ч эсрэгээрээ ийм ах トゥ ус байдаг юм уу гэж гимээр тийм гүн холбоотой харагддаг байсан байгаа. Яг 12 жилийн өмнө буюу 2007 онд ах Игийн амьдралд хувь заяаг эргүүлэх асар том боломж гарч ирсэн. Санамсаргүй авсан түүний суглааны тасалбар нь 1-р байранд таарч үнэхээр гайхамшигтай явдал болсон. Тэр 1.7 тэрбум воныг суглаандаа хоцсон байгаа. Амьдралдаа хизээч барьж үзээгүй асар их мөнгө гэдэг нь ойлгомжтой. 1.7 тэрбумаасаа татвараа хасаад тэр нийт 1.3 тэрбум буюу 1 тэрбум 300 сая воныг гар дээрээ хүлээж авдаг. Солонгост болохоор нэг ийм үг байдаг. Лотерейд хоцсон бол хамгийн түрүүнд чимээгүй нүүж бүх танилуудаасаа холбоогоо таслах хэрэгтэй гэсэн үг гэдэг. Ягаад гэвэл хоцсон нь мэдэгдмэгц энэ тэндээс мөнгө зээлээч гэж бөөнөрөө дайр
хайрдаг учраас ийм үг солонгост байдаг. Гэвч бол тэгээгүй. Тэр угаасаа гэр бүлдээ маш их хайртай хүн байсан. Эцэг эхтэй ч илэгтэй ах дүү нартай ч онцгой дотно байсан. Тиймээс тэр хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ энэ сайхан мэдээг дуулгаж хоцсон мөнгөө тарааж эхэлдэг. Эгчтэй 100 сая, дүүдээ 100 сая, аавынхаа ахтад ч хэдэн 10 сая вон өгсөн. Гэхдээ энэ бүх хүмүүс дундаас хамгийн онцгой анхаарсан хүн нь хохирогч байсан. Ийгээс 9 насаар дүү айлын хамгийн бага хүү болохоор ах нь бүр илүү өрөвдөж хайрладаг байсан. Тиймээс хамгийн бага дүү ээдээ тусгаалan бүр байр худалдаж авч өгсөн байгаа. Өөрөө түрээсийн байранд амьдарч байсан ч хүнд байдалтай амьдарч буй дүүдээ доктортой орон гэр өгмөр санагдсан учраас байр худалдаж авч өгсөн. Ингээд ах дүү төрөл садандаа тараасан мөнгө нь нийтдээ бараг 500 сая вон болсон. За тэгээд одоо харин түүнд үлдсэн мөнгө бол ойролцоогоор 700 сая орчим вон үлдсэн. Түүнийхээ нэг хэсгийг нь хөрөнгө оруулж Жоллабог мужийн Чонгог хотод махны ресторан нээсэн байгаа. Өмнө нь тэр махны чиглэлийн ажил огт хийж үзээгүй тийм хүн байсан. Гэсэн ч богино хугацаанд шаргуй суралцаж эцэст нь өөрийн гэсэн ресторантай болж чаддаг. Эхэндээ энэ ресторан нилээд сайн явж байгаа мэт санагдаж байсан. Тэр өөрийгөө суглааны 1-р байранд хоцсон гэдгийг нуугаагүй учраас маш олон хүн түүн рүү ойртож эхэлсэн. Харин угаасаа хүнд амархан итгэдэг, хүмүүсийн хүсэлтийг амархан няцааж чаддаггүй, эсэргүүцэж чаддаггүй хүн байсан учраас тэгээд хүмүүс түүн дээр ирээд ээж маань өвдчихлөө, аав маань өвдчихлөө, би өрөнд орчихлоо, хүүхдүүдтэйгээ гудамжинд гарах нь манай хүүхдүүдэд хоол хэрэгтэй байна гэх мэтчлэнгийн зүйлсүүдийг ярихад тэр уярч шууд мөнгөө зээлдүүлдэг байсан байгаа. Тэр мөнгийг авсан танилуд эхэндээ хүүг нь хүртэл цагтаа төлж яг буцааж өгөх гэж байгаа юм шиг байдаг байсан боловч нэг л мэтгэд холбоо тасаарч Игийн дансны үлдэгдэл шалдаа бууж эхэлдэг. Өөрөөр хэлбэл удалгүй үнэхээр хоосорч эхэлсэн байгаа. Гэтэл яг энэ үед дээрээс нь зовлон нэмэгдсэн мэт Жоллабог бүсэд үер болж түүний ресторан нь маш хүнд цогцолтонд ордог. Ингээд амьдралын маш огцом уруудалтын үедээ ирдэг. Тэр ресторанаас гадна шаварлагын ажил хийж, жижиг сажиг нэмэлт ажлуудыг ч яаж игээд амжирах гэж оролцсон ч нөхцөл байдал огт сайжирдаггүй. Тэгж аваад гинтл дүүдээ өмнө нь үзүүлсэн сайхан сэтгэлээс ханан дүү минь би чамд авч өгсөн тэр байшинг барьцаанд тавиад жаахан зээл аваад өгөөч гэж гуйдаг. Эхэндээ бол дүүн мэдээж ах нь өөрт нь байр авч өгсөн учраас шууд л зөвшөөрсөн. Ингээд өөрийнхөө байрыг барьцаанд тавиад 46 сая вон зээлийг ахтаа авч өгдөг. Уг нь тэр мөнгөөрөө амьдралаа залгуулж эсвэл бизнесээ аварч өдөр тутмын хэрэгцээгээ нөхөх ёстой байтал ихийн хооронд ахиад л мөнгө хэрэгтэй гэж ирсэн найздаа тэр мөнгийг дахиад л зээлдүүлчихдэг. Тэгээд удалгүй тэр мөнгө зээлсэн найз нь ч гэсэндээ нэг өдөр гинтл алга болсон. Үүний зэрэгцээ махны ресторан нь бүр ажиллагаагаа явуулж чадахгүй хэмжээнд хүрч байдал маш ноцтой болж эхэлсэн. Ингээд сар бүр 250 мянган вонны зээлийн хүү төлөх ёстой байсан ч тэр хүүгээ ч төлж чадгаа болдог. Ингээд байшинг нь барьцаанд тавихыг зөвшөөрсөн отгон дүүгийн байр суурь бол мэдээж маш хэцүү байсан. Өмнө нь ахан түүнд тусалсан учраас зөвшөөрсөн. Гэхдээ хизэнээс ч юм ахан сар бүрийн 250 мянган вонны хүүгээж төлөхөө болсон. Тэгээд дүүн уурлаж эхэлсэн байгаа. Мөн дүүгийнх нь амьдралч гэсэн тийм сайн байгаагүй. Захын мухарт хөөлгсөн будаа зардаг дэлгүүр нээсэн ч энэ нь ч нэх их ашигтай биш. Өдөр хоногоо арай ядан залгуулдаг байсан. Дээр нь байр нь барьцааны байр болчихсон. Ахан хүүгээ төлөхгүй бол тэр байшингаа хүртэл алдаж болшгүй маш аюултай нөхцөл байдал үүсч эхэлдэг. Тэгээд ахтаа та мөнгөө өг ядаж хүүгээ төлчөлдөө гэж байнга хэлж шаардаж байсан нь бол ойлгомжтой. Ингэх явцдаа ах дүүгийн зөрчил бол хурцдаж эхэлсэн байгаа. Ингээд хэрэг гарсан 2019 оны 10 сарын 11-ний өдөр тэр өдөр өглөө ах дүү хоёр утсаар маш хүчтэй маргалцсан. Тун дүүн ах руугаа залгаад ахаа одоо мөнгөө өгөхгүй юм уу? Ингэсээр байвал үнэхээр том асуудал болох гээд байна шүү дээ гэж хэлдэг. Гэтэл ахынх нь хариулт нь надад одоо мөнгө алгаа гэсэн тайлбар төдийл байсан. Тэгэхэд нь маш их ууралсан ах руугаа бүдүүлэг үг хэлж бүр хараалын үгэн дээрээ тулж тэр хоёр муудалцаад уцаа тасалдаг. Ингэж дүүдээ доромжлуулсан тэр үед архиусан. Тэгээд гинтл өөрийнхөө махны ресторанд мах эвдэхэд хэрэгэлдэг 30 см урттай 2 хутгаа аваад машина унан дүүгийнхээ ажилуулдаг захын зүг рүү хөдөлсөн байгаа. Тэр үед бол согтуугаар машин барьж явсан гэсэн үг. Эхлээд өөрийнхөө амьдардаг Вангсан дүүргийн нэг орон сууц руу очиж машина зогсоолд тавьчихаад дараа нь таксинд суугаад дүүгийнхээ ажилуулдаг зах дээр оройны 4 цагт очисон. Тэр захын өмнө ирээд 2 хутгийг гараараа чанга атган
дүүгийнхээ дэлгүүр рүү орсон. Тэгээд юу болсон ч би чиний ах бидтэй чи яаж намайг хараад чадаж байна? Чи хэрвээ өхье гэж бодож байгаа бол би ч өхье гэж орилон нэг хутгаа шидээд энэ хутгаар эхлээд намайг алаад үз гэж дүүрүүгөө хашгирч эхэлсэн. Харин тэр үед ахыхаа өөдөөс та өөрөө намайг алмаар байвал алчих гэж хэлэн тэр хоёроо нэлээд хүчтэй муудалцаж эхэлсэн гэсэн үг. Ингээд эцэст нь нэг гараараа дүүгийнхээ шилнээс шүүрэн авч нөгөө гараараа гартаа байсан хутгаараа дүүгээ хутгалж эхэлсэн. Ингээд өөрийн хамгийн хайрлаж хамгийн хэрэглүүлж авсан баг дүүгийнхээ амь насыг хөнөөсөн байгаа. Ах дүү хоёрын маргаанаас эхлээд хутгалж авсан хүртэл бүх зүйл өрдөө 5 минутын дотор болж өнгөрсөн үйл явдал. Яг энэ хэрэг болж исэн үед бол хохирогчийн эхнэр хүүхэд хоёр хүртэл тэр хэрэг болж байгаа үедээр зогсож байсан. Тэгэхээр бүх зүйлийг нүдэрээ харсан гэсэн үг. Ялангуяа аавынхаа үхлийг нүдээр харсан хүүхэдд нь бол маш хүчтэй цохилт болсон нь ойлгомжтой. Тэгээд цочролд орж нилээд хугацаанд сэтгцэн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байгаа. Эцэст нь баривчлагдаж прокурорт шилжүүлэгдэн шүүхэд очсон. Анхан шатны шүүхийн гол асуудал нь дүүгийнхээ эсрэг үйлдсэн аллах төлөвлөгөөт байсан уу эсвэл гинтих байсан уу гэдэг дээр төвлөрч исэн. Яагад гэвэл яг үүнээс нь хамаарат ял шийтгэл дээр нь бол маш том ялгаа гарна. Мөрдөн байцаалтын явцад би ууралсандаа санамсаргүй алсан гэж мэдүүлсээрээсэн. Гэвч шүүх хит хитэн шалтгаанаар түүнийг төлөвлөгөөт аллах гэж үзэжсэн. Нэгдүгээрт тэр хутга авчирсан нь тодорхой байсан. Хоёрдугаарт урд өмнө нь ууралсан үедээ өөрийнхөө ээж болон бусад ах дүү нар руу би баг дүүгээ аландаа гэж хэлж ирсэн нь ил болдог. Мөн хутгалсныхаа дараа дүүгээ аврах гэж оролцсон ямар ч шинж байгаагүй. Харин ч тайвшрахгүй харагдаж байсан. Ингээд Игийн анхан шатны шүүх хуралдаж хүний амь насыг санаатаа хөнөөсөн болон цогтойгоор машин барьсан хэрэгээр 15 жилийн хорих ял мөн 10 жилийн хугацаанд цахим хяналтын хэрэгсэл зүүх шийтгэлийг оноод ахын хувьд бол тэр даруй давж заалдсан удалгүй давж заалдах шатны шүүх хурал болсон бөгөөд энд бол эргэлт гарсан байгаа. Шүүх тухайн үед арх уусан байсан мөн тодорхой хэмжээнд гинтийн уур хилэнгийн нөлөөлөл аллах үлдсэн гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд үүн дээр нэмээд хохирогчдын ар гэрийнхэн өөрөөр хэлбэл хохирогч болоод хэрэгтэнгийн гэр бүл гэсэн үг нэг гэр бүл байгаа. Тэгээд эдгээр бол хүүгээ хүнд шийтгэл авахыг хүсэхгүй байна гэсэн өргөдөл өгсөн учраас түүний ял нь 9 жил болж буурсан байна. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол энд хүрээд хэрэгтэй 9 жилийн ял аваад шоронд орсноор өндөрлсөн. Энэ бол үнэхээр харамсалтай хэрэг байлаа. За тэгээ миний бодлоор бас 9 жил гэдэг бол үнэхээр бага санагдаж байна. Яг өөрийнхөө төрсөн дүүгийн амь насыг хөнөөгөөд 9 жилийн ял бол үнэхээр бага. Хохирогчийн үлдсэн гэр бүл эхнэр хүүхдүүд бол 9 жилийн дараа аавынх нь амь насыг хөнөөсөн хүн шоронгоос суллагдаад гараад ирнэ гэдэг дээр бол үнэхээр гомдолтой байгаа ах гэж би бодож байна. 2026 оны 3 сарын 31-ний өглөөний 10 цаг 30 минутын орчим Тэгүү хотын Бөггүүд өвөргийн Чилсонгдон орчимд гүүрний доогуур дасгал хийж авсан нэгэн оршин суугч гүүрний доор тавиастай байгаа нэгэн с ิจ гтэй аяллаа цүнхийг хараад маш с ิจ гтэй санагдсан тул шууд цагдаад мэдэгддэг. Ингээд түүний дуудлагаар ирсэн цагдаа нар ирж мөнгөлөг өнгийн аяллаа цүнхийг онгойлгоход дотор нь 160 см орчим өндөртэй 50 кг орчим жинтэй 50 орчим настай эмэгтэй хүний цогцос байсан. Хувцастай байсан ч гэсэн хөл нүцгэн гадаад төрхөн тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байсан нь харагдаж байсан. Аяллаа цүнх дотор цогцсноос өөр янз бүрийн зүйл бол байгаагүй. Анхны шүүх шинжилгээний дүгнэлтээр бол аарцаг, хавирга, толгой зэрэг олон хэсэгт нь ясан хугарсан байсан бөгөөд нүүрэнд нь хөхөрсөн улмөрч байсан. Олон удаагийн гадны хүчний нөлөөллөөс болж нас барсан гэж үзсэн. 4 сарын 1-нд албан ёсны задлан шинжилгээ хийсэн бөгөөд эхэндээ гаднаас ил харагдах аллагын тод шинж тэмдэг илрээгүй тул хордуулсан байх магадлалыг ч авч үзсэн. Аяллаа цүнхний хэмжээ нь 10 кг жинтэй, алюминий харьцагтай ойролцоо хэмжээтэй байсан тул цогцыг багасгахын тулд хуваасан эсвэл цусыг нь гаргасан эсхийг шалгасан. Тэгэхэд бол тийм уул мөр илрээгүй. Аяллаа цүнх байсан газрын ойр хавийн CCTV-г бол мэдээж цагдаа нар шалгасан. Тэгэхэд 3 сарын 18-нд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүн аяллаа цүнхийг голын эрэг дээр хайж байгаа бичигдсэнийг тогтоож улмаар тэднийг тодорхойлж Тэгүү хотын Жунгүүд үргээс баривчилдаг. Гэтэл аяллаа цүнх хайсан хүмүүс нь хохирогчийн хүргэн болон төрсөн охин байсан гэдэг нь энэ хэргийн шуугааныг улам ихсгсэн. Хэргийн нөхцөл байдлыг харахад ямар нэгэн онцгой төлөвлөгөөт арга хэрэгэлсэн гэхээсээ илүү зүгээр л аяллаа цүнхэнд хийж ойролцоо газар хүмүүсийн ихээр алхдаг газар хайсан нь бол маш хачирхалтай байсан. Ихэнх тохиолдолд цогцыг хэрэгтнүүд нуун дарагдуулах оролдлого хийдэг бол энэ хэрэгт тийм зүйл ерөөсөө байгаагүй. Аяллаа цүнхэн дотор байсан цогцыг хэн болохыг нь тодорхойлох иргэний үнэлэх юм уу ямар нэгэн эд зүйлс байгаагүй учраас цогцсонд DNA шинжилгээ хийж хэн болохыг нь тогтоосон. CCTV-ний бичлэг дээр хоёр хүн
хамт явж байгаа ч тэр хоёр зэрэгцэж яваагүй. Эрэгтэй нь урд нь аяллаа цүнхийг чирж, эмэгтэй нь толгоогоо гудайлган араас нь дагаж алхаж байгаа нь харагдсан. Мөн тэд адилхан хувцас өмссөн байсан. Энэ байдлыг харсан хүмүүс эмэгтэй нь сэтгцэн эсвэл оюуны хөгжлийн бэрхшээлтэй байх магадлалтай гэж дүгнцгээдэг. Ягагт гэвэл урд яваа хүнийг хойно яваа эмэгтэй яг яаж алхаж байгаа, ямар үйлдэл хийж байгааг нь яг дуурайж дагаж байгаа нь mirroring буюу дуурайх зан үйл гэдэг нь бол харагдчихсан. Цогцны гэмтлийг харахад нэг газарт төвлөрсөн биш, бүх биеэр нь олон удаагийн зодуурын улмөр байсан. Голдуу, гар, хөлний хэсгээр нь цохиж зодсон шинжтэй байсан бөгөөд тусгай зэвсэг ашиглаагүй гараараа зодсон бололтой байсан. Мөрдөн байцаалтаар илэрснээр 3 сарын 17-ны орой хүргэн Жон хадам ээжигээ 12 цагийн турш зодсон буюу шүнжэнгөө өглөө болтол тасралтгүй зодсон. Хохирогч өвдөж байгаагаа хэлж байсан ч зогсоогүй бөгөөд эцэст нь нас барах хүртэл нь зодсон байсан. Энэ үед охин нь дэрэгдэн ээж тамхи татан ажиглаж байсан гэж мэдүүлэг өгсөн. Охин өөрөөс нь нөхрийгөө бас өшөө авахыг гэж айж хүнд чандж тусламж хүсэж чадаагүй гэдгээ мэдүүлсэн. За тэгээ хүргэн буюу энэ хэрэгтний хадам ээжигээ зодох үйлдэл нь хамт амьдарч эхэлсэн эхний өдрөөсөө эхэлсэн бөгөөд жижиг шалтгаанаар ч зоддог байсан байгаа. Ингэж зодож байгаад эцэст нь түүний амь насыг хохироосныхоо дороо аяллаа цүнхэнд хийж 15 минутын зайтай голын доод хэсэг буюу гүүрний хэсэг тавиачиж хайсан байгаа. Хүргэн Жоо эхнэртэй хүнд ч битгий хэл утсанд битгий хариул гэж занал хийлж байнга түүнийг ямар үйлдэл хийж байгааг нь хянаж байсан байгаа. Эдгээр өдрүүдэд тэр эхнэрийг гадуур гарах үед нь ч гэсэн дагаж гарan хяндаг байсан. За тэгээ хэрэгтэй эхнэр нөхөр хоёрын хувьд болохоор нөхөр Жоо 27 настай, эхнэр Чвэ 26 настай байсан. Тэд хоёулаа өөрсдийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж мэдүүлсэн ч гэсэн таньдаг хүмүүс, эргэн тойрныхын хүмүүс бол тэр хоёрын харилцаа ямар ч асуудалгүй хүмүүстэй учир зүгөө олцдог байсан. Хөгжлийн бэрхшээлтэй гэж юусоо мдээгүй энгийн хүн шиг л байдаг байсан гэж мэдүүлцгээж байсан. Жоо харин уураа хянах хяналт муутай, өмнө нь хүчирхийлэл үлдэж байсан, шоронд орж байсан гэдэг мэдээлэл ч гэсэн гарсан. Шүүхийн өмнөх шалгалтын үеэр шүүх рүү алхаж байгаа түүнийг бол сэтгүүлчид бүчсэн. Тэгэхэд тэр шууд сэтгүүлчд рүү уурлаж харааж догшин хандаж байсан. Хэрэгтнүүдийн хувьд бол сэтгүүлчдээс маш их зүхтаж нүрээ нуух ч юм уу тиймэрхүү байдал үүсгдэг. Тэгэхэд энэ хүний хувьд бол эсэргээрээ байсан. Энэ төрлийн хүмүүс өдөөлтөнд шууд хүчтэй хариу үзүүлдэг, нөхцөл байдлыг логикоор холбож ойлгох чадвар муу байдаг. Тэр өөрийгөө би эхнэр хадам ээжтэй маш сайн байсан гэж хэлдэгч бодит байдалтай бол мэдээж огт нийцэхгүй байгаа. За тэгээд энэ эхнэр нөхөр хоёрын хувьд болохоор гэрэлснийхээ дараа л шууд нөхрийнхэн зан авир өөрчлөгдөж эхнэрээ зоддог байсан байгаа. Тэгэд охиныг нь байнга зодоод байгааг харсан хадам ээж нь охиноо хамгаалахын тулд тэдний гэрт ирж хамтдаа амьдарч исэн гэдэг нь бол тогтоогддог. Уг нь бол ээж нь тусдаа өөр гэртээ байсан. Тэгтээ охиныг нь байнга зодоод байгаа учраас өөрөө ч болтгоо хамгаалъя гэж бодоод уг нь тэдний хамтдаа амьдарч эхэлсэн гэдэг нь бол одоогийн байдлаар тогтоогдод байгаа. Охины мэдүүлгээр бол хүмүүст мэдэгдээгүй нөхрийгөө өвшөө авахыг гэж айснаас болсон гэж л зөвхөн ийм л тайлбарыг одоогийн байдлаар өгөөд байгаа. За тэгээд энэ гэр бүлийн хувьд бол уг нь бол өөр бас нэг хүүтэй. Гэхдээ энэ хүн бол тусдаа амьдардаг. Тэгээд ээж олоод ихчтэйгээ ямар ч холбоо барьдаггүй. Ээж ихч хоёрт нь юу тохиолдож байгааг ерөөсөө мдээгүй гэж байгаа. Тэгээд нийгмийн халамж хяналт ч гэсэн бараг байгаагүй. Тэгэхээр ер нь бол энэ гэр бүлийн хувьд ээж охин хоёр л хамтдаа амьдардаг. Тэгээд ялангуяа ээж нь бол охиндоо маш их санаа зовж түүнийг хайрлаж хамгаалж явдаг байсан гэдэг нь бол тодорхой харагдаж байгаа. Тэгээд ямар сайндаа өргөн нь охиныг нь зодоод исэн учраас хамтдаа гэрт нь очиж амьдарч агаад өөрөө харамсалтайгаар амнасаа алдсан байна. За тэгээ одоогийн байдлаар болохоор хэрэгтэн Жуу бол яагаад хадам ээжигээ шүнжэнгөө зодох болсон шалтгаанаа тайлбарлахдаа аяг тавг угааж явахдаа маш их чимээ гаргаад байсан. Гэр цэвэрлж явахдаа ч гэсэн ер нь байнга чимээ гаргаж, хоол идэхдээ ч гэсэн чимээ гаргадаг. Эдгээр үйлдэлүүд нь ерөөсө таалагддаггүй. Тэгээ зөндөө олон удаа энийг зас чимээгүй бай гэж хэлсэн боловч засахгүй байсан учраас тэр өдөр бол бүр маш их уур хүрээд тэгээ зодсоор байгаад хадам ээжийнхээ амь насанд хүрсэн гэж мэдүүлж байгаа. Тэгээ энэ бол үнэхээр аимшигтай. За тэгээ одоогийн байдлаар болохоор Жуугийн хувьд цогцос устгасан аллага үйлдсэн хэрэгээр харин эхнэрийнх нь хувьд бол цогцос устгасан хэрэгээр тус яллагдаад одоо бол яг байцаалтын шатандаа явж байгаа шүүх хурал нь бол удахгүй болно гэсэн байгаа. Гэхдээ яг өдөр нь бол тодорхой болоогүй байгаа юм билээ. За тэгээ энэ хэрэг бол яг одоогийн байдлаар Солонгосын нийгмийг бол бүр маш их цочроогоод байгаа. Энэ хадам ээжийн хувьд болохоор өмнө нь хүргэндээ нэг удаа задуулаад уг нь бол цагдаагийн тусламж хүсэж исэн гэж байгаа. Тухайн үед бол цагдаа нар бас тийм дөрвтэй тусламж үзүүлж чадаагүй. Тэгээ үүнээс хойш бол энэ хүргэн нь баг хадам ээжигээ гэрээсээ ч гаргахаа болсон гэж байгаа. Энэ гурван хувьд болохоор яг нэг өрөө тийм байшин дотор гурвал хамтдаа амьдардаг байсан гэдэг нь бол тогтоогдсон байгаа. Тэгээд эдний хувьд бол ерөөсө гаднаас хамааралтай ч юм уу хамаатан садны өөрсдөд
нь санаа тавих хүмүүс бол ерөөсөө байгаагүй юм шиг үлээ. Хэрэгтний хувьд ч гэсэндээ хэрэгээ үйлснийхээ дараа ерөөсөө гимссэн шинжгүй сэтгүүлчд рүү ууралж ойрлон цагдаа нарт ч гэсэндээ ерөөсөө бол яг энгийн байдлаар тайлбарлаж байгаа нь бол хамгийн аимшигтай байна гэсэн мэдээллүүд байгаа. Ингээ өнөөдрийн та бүхэнд бэлтгэсэн хэрэг бол энэ түрээд өндөрлж гин. Тэгээ яг одоогийн байдлаар бол хэрэг гараад 10 эдхэн онж байгаа. Тэгээд өдний хүртэл ил гарсан мэдээллүүд бол нэг иймэрхүү байна. Олимпийн медальт мөн спорт академи ажиллуулж байсан 42 настай эмэгтэй A нэг өдөр IT бизнес эрхэлдэг 28 настай залуу B-гээс дуудлага авдаг. Түүний хоолой маш ээлдэг байсан. Тэрээр 2 сарын дараа нэг тэмцээнд товлогдсон байгаа. Сургалтын төлбөрийг хидч байсан төлөө хурдан хугацаанд сайн сурах хэрэгтэй байгаа юмаа гэсэн агуулгатай зүйл яриад маргааш нь академи дээр нь биеэр ирж уулзахаар болдог. Ингээд маргааш нь биеэр ирэн тэр хоёр уулзцаадаг. Тамирчин бүсгүй буюу академийн захирал бүсгүйд ирж уулзсан бизнесмен залуугийн дүр төрх маш их сэтгэгдэл төрүүлдэг. Залуухан царайтай тэр эрэхтэй хид хідэн бие хамгаалагч дагуулan ирсэн нь маш сүртэй байсан. Тэгээд спортын төлбөр болон тоног төхөөрөмж авах зардалд зориулж 20 сая воныг авчирсан байсан. Түүний суралцах гэж байгаа спорт бол туйлзуурт сэлмийн спорт байсан. Академийн захирал түүнийг их л ухаалаг баян айлын хүү юм байна да гэж бодоод өнгөрдөг. Ингээд хичээлийн 2 дахь өдөр болж залуу бизнес эрхлэгч тамирчин бүсгүйд гинтийн санал тавьдаг. Өөрийнхөө хийж байгаа спорттой холбоотой бизнесийг түүнд танилцуулаад хамтраад хийж үзэхгүй үз гэсэн саналыг тавьдаг. Тэр нь ямар бизнес байсан бэ гэхээр зөвхөн баян чинээлэг хүмүүсийн хүүхдүүдэд спорт заах биш, ёс зүйн боловсрал мөн сэтгэл зүйн зөвлөгөө хүртэл хамтд нь багц олгон сургах тийм хөтөлбөр байсан. Тамирчин бүсгүй энэ саналыг нь шууд л хүлээн авдаг. Яагаад гэвэл энэ саналыг хүлээж авахгүй бол үнэхээр тэнэг хэрэг болно гэж бодоод шууд зөвшөөрсөн байгаа. Ялангуяа тэр эмэгтэй өмнө нь шавнырынхаа ажлын байрны асуудалд үргэлж санаа зовдөг байсан болохоор энэ нь түүнд маш том тус олно гэж боддог. Ингээд ердөө 2хан удаа уулзсны дараа тэр хоёр бизнесийн хамтрагчид болохоор шийдцгээсэн. Залуу бизнес эрхлэгчийн яриагаар бол анх академид очисон өдөр бие хамгаалагчийн түүнд захирлаа өнөөдөр уулзах танд багшлах гэж байгаа хүн бол спортын ертөнцид маш алдартай хүн шүү гэж хэлсэн. Бизнес эрхлэгч тэр үгийг нь сонсоод тэгвэл маш их зантай хүн байх таа гэж бодсон. Гэтэл захиралтай боддоор уулзаад үзэхэд маш илдэг найрсаг хүн байсан тул энэ хүнтэй бизнес хийхэд болох юм байна гэсэн итгэл төрсөн гэж түүнд хэлдэг. Бизнес эрхлэгч тэр залуу хэлэхдээ тамирчин бүсгүй буюу академийн захирал бүсгүйтэй анх уулзсан тэр мөчид түүний нүд нь маш үзэсгэлэнтэй санагдаж яг өөрийнх нь мөрөөдлийн эмэгтэй шиг санагдсан гэж байгаа. Түүнийг хараад л энэ эмэгтэйтэй насан туршдаа хамт амьдрмаар байна гэсэн итгэл төрсөн гэж бас ярьдаг. Гэвч тэр захирал тамирчин эмэгтэй хувьд тухайн үед гэрэлсэн эмэгтэй байсан. Тийм болохоор эхэндээ нөхөртэй хүн юм байна гэдгийг нь мэдээд шантарсан ч гэсэндээ ядаж найз нь ч болов болж хажууд нь хамт бай гэж бодоод дэрэгдэн үлдсэн гэж байгаа. Үнэндээ тэр үед тамирчин бүсгийн нөхөр түүнийг араар тавьснаас болоод ер нь бол гэр бүл салахаар бэлтгэж байсан тийм үе нэсэн. Тэгээд хинт ч ярьж байгаагүй нөхөртөөгөө холбоотой өөрийнхөө сэтгэлийн шарахыг тамирчин бүсгүй тэр бизнесмен залууд аажмаар ярьж эхэлсэн. Үүнийг сонссон бизнес эрхлэгч залуугийн хувьд бол боломж гарч ирж гинэ гэж бодсон байгаа. Тэр залуу бизнес эрхлэгч сэтгэлээр унаж ядарсан захирлын хажууд чимээгүй хүн төвшиг болж байсан. Түүний гэрлэлтэд цуцлуулах үйл ажиллагаа цэгцэрч эхлэх үед нь түүнд хайр айлчилдаг. Анх харсан мөчөөсөө л хайрлсан одоо албан ёсоор үерхмээр байна гэж гуйсан. Үүнийг сонссон тамирчин бүсгүй хувьд бол бизнес эрхлэгч залуу өөрөөс нь 15 насаар дүү мөн гэр бүлэн ч гэсэндээ дэндүү баян айл учраас шийдвэр гаргахад хэцүү байна гэж хэлдэг. Үүгээр зогсохгүй тэр бизнесмен залуугийн карьер маш их гялалцсан харагдаж байсан. Тэр Америкт морин спортын чиглэлээр суралцсан гэж өөрийгөө танилцуулж исэн. Олон удаа морины уралдаанд орж төрүүлж байсан боловч гэмтлийн улмаас спортоо орхиод дараа нь бизнесийн салбар руу орсон хүн гэж өөрийгөө хэлж исэн. Дэлхийн том IT компани болох NVIDIA-гийн том хувьцаа эзэмшигч хамгийн залуу гүйцэтгэх захирал болсон гэж өөрийгөө бас хэлсэн байсан. Мөн өөр олон төрлийн бизнес эрхэлдэгэ гэж өөрийгөө танилцуулсан байсан. Тэр хэдэн зуун сая воны үнэтэй машин, тансаг брендийн бэлэг зэргийг энгийн зүйл шиг бүсгүйд үерхэх санал тавихтаа өгж исэн. Ийхүү өөрийнхөө сэтгэлийг мөнгөөр илэрхийлж исэн гэсэн үг байгаа. Энэ үед болохоор тамирчин бүсгүй бол яг шийдвэрээ гаргаж чадахгүй байсан. Тэгж байх үед нь түүний шийдвэрлэх хэмжээнд хөдлөсөн зүйл бол өрөвдөх сэтгэл байсан. Учир нь бизнес эрхлэгч залуу өөрийгөө хорт хавдартай, одоо бүр нэлийн хүндэрч гисэн цусаар бөөлждөг, өвчнөдөө их шаналдаг мэтэр бүр өөрийгөө өрөвдүүлж эхэлдэг.
Тэгээ түүнд бас үе биеийн өвдсөн байгаа байдалтайгаар харагдаж эхэлдэг. Ингээд бүсгүй түүнийг өрөвдөж яг л кинон дээр гардаг шиг түүнтэй уулзаж эхлэхээр шийддэг. Баян айлын 3 дахь үеийн хүн гэхэд үнэхээр энгийн, маш дүлгөөн, их халамжтай харагдаж байсан. Удалгүй залуу бүсгүйд гэрлэх санал тавин маш үнэтэй брендинг машин түүнд гэрлэх саналтайгаа хамт бэлгэлсэн. Энэ нь болохоор 300 сая гаруй воны үнэтэй байсан гэсэн үг. Тэгэхээр Монгол мөнгөөр бараг 700-800 сая төгрөгийн үнэтэй машин бэлгэлсэн гэсэн үг. Ингээд бүсгүйч гэсэндээ үүнд нь уяраад түүний гэрлэх саналыг бол хүлээж авсан. Энэ хоёр 2023 оны 10 сард нэг эмэгтэйчүүдийн сэтгүүлээр дамжуулан өөрсдийн хайр сэтгэл олоод гэрлэх гэж буугаа тухайга нийтэд мэдгдсэн ярилцлага өгдөг. Сэтгүүлч тэднээс асуусан та хоёрын нас өссөн орчин амьдралын ялгаанаас болж хүндрэл гарч байсан уу гэсэн асуултанд бизнес эрхлэгч залуу хэлэхдээ өөр орчинд амьдарч өссөн бит хоёр нэг өдөр гинэт учирсан болохоор өдөр тутмын амьдрал дээр ялгаа их мэдрэгддэг байсан. Хүнд зүйл байлгүй яах вэ? Би хамгаалагчтай хамт өдөр тутмын амьдрал өнгөрөөх нь миний хувьд маш энгийн зүйл байсан. Гэтэл түүнд энэ нь таалагдаагүй. Тэр асуудлаас болоод нэг удаа бит хоёр маш хүчтэй маргалцсны дараа би хамгаалагчдынхаа тоог цөөлж хувцсалтандаач албаны костюмоос илүү энгийн хувцас өмсөж өөрийгөө өөрчилж эхэлсэн. Тэр үеэс хойш би улам илүү мэдэрсэн хайр гэдэг үнэхээр агуу юм байна гэдгийг гэж хариулж исэн байгаа тэр сэтгүүл дээр. За тэгээ энэ хоёр хосын хувьд болохоор яг хэн байсан бэ гэхээр эмэгтэй нь болохоор бүгд найрамдах Солонгос улсын туялзуур сэлмийн баатар буюу олимпийн медаль Намёны гэдэг тамирчин эмэгтэй байгаа. Харин түүнээс 15 насаар дүү тухайн үед сүйт залуу нээсэн хүнийг болохоор Жон Чонжу гэдэг нэртэй хүн байгаа. Тэдний ярилцлага гарсны дараа бол хүмүүс эрэгтэйгийн зургийг хараад эн чинь эрэгтэй хүн юм уу, эмэгтэй хүн юм уу гэж эргэлзэж эхэлцгээсэн. Ярилцлага хийсэн сэтгүүлч хүртэл дуу хоолой төрхөн хитрхи хүүхэд чиг байсан. Гэхдээ тийм байлаа гэж та эрэгтэй хүн үү, эмэгтэй хүн үү гэж асууж болохгүй шүү дээ гэж өөр нэг газар ярилцлага өгсөн байсан. Тухайн үед сэтгүүлч олон алдартай хүмүүс рүү холбоо бариад сонирхолтой ярилцах зүйл байгаа талаас нь саяхан болсон зүйлсүүдээ ярьж өгөөч гэж гих мэтээр санал тавьж исэн. Тэр үед бол Намёны руу залгахад утсыг нь Чонжонжу авсан байгаа. Тэгээд ярилцлагыг нь зохицуулж эцэст нь ярилцлаганд орохоор болцоосон байсан. Тэгэхээр энэ бүхнийг бол Намёны тамирчин өөрөө ярилцлага өгөхөөр зохион байгуулаагүй. Үүний уулзж исэн бизнесмен буюу Чонжонжу энийг зохион байгуулсан байсан. Тэгээд тэр үед болохоор тэр хоёр яг нэг гэрэлтэлтэй бэлдэж байсан үеийнээсэн. За гэтэл энэ хоёрын өгсөн ярилцлага гарсны дараагаас эхлэн бөөн асуудал үүсэж эхэлсэн. Чонжонжугийн өнгөрснийг мэддэг хүмүүсийн мэдээлэл араасаа бүр цутгаж эхэлсэн. Эдгээрээс хамгийн их төөрөгдүүлсэн зүйл нь хүүсийн маргаан байсан. Түүнийг эмэгтэй хүн, эрэгтэй хүн биш, эмэгтэй хүн, эмэгтэй ахлах сургуульд сурдаг байсан, бүр хамт сурж исэн гэсэн тийм мэдээнүүд бол хүмүүсээс маш их ирдэг. Үүгээр зогсохгүй бүр түүний ахлах сургуульд байхдаа телевизэд ярилцлага өгж исэн бичлэг нь хүртэл гарч ирдэг. Тэр бичлэг дээр болохоор Чонжонжу яалтчгүй эмэгтэй хүн байсан. Эмэгтэй ахлах сургууль сурдаг сурагчийн байдалтайгаар ярилцлага өгж байгаа нь гарч ирдэг. Мөн Нью-Йоркд өөрийгөө төрсөн гэж хэлж исэн бол Нью-Йоркд төрсөн хүн биш. Чуннам гэдэг газар төрөөд Инчоны Канва гэдэг аралд амьдарсан тийм хүн гэдэг нь бол тодорхой болдог. Мөн морин спортын тамирчин байсан гэж өөрийгөө ярьж исэн. Гэвч энэ нь бас худлаа. Морины фермд бол суралцсангаа ажилдаг байсан нь бас ил болдог. Морь арчлах, морины асуудал гарвал шийдэх тийм үүрэгтэй ажил хийдэг байсан. Тэгэд энэ нь болохоор мэдээж морь арчилж байгаа учраас өөрөө бас ингээ морь унаас сурчсан байсан байгаа. Канга арал дээр байдаг нэг мал аж ахуйн ахлах сургууль бас сурж исэн. Гэхдээ түүний хувьд бол мэдээж тамирчин байгаагүй, морийг бол нэлээд сайн ундаг байсан байгаа. Үүгээр зогсохгүй хамгийн ойлгоход бэрх мэдээллүүд бол Чонжонжугийн өмнөх гэрлэлтүүдийн тухай мэдээллүүд бас гарч ирдэг. Тэр Намёнытэй уулзахаас 5 жилийн өмнө Чэжу арал дээр нэг удаа хурмаа хийж исэн байсан. Тэр үед мөн адил өөрийгөө Солонгосын маш том групп болох Paradise гэдэг группийн ахирлын нууц хүү, баяны 3 дахь үе гэж өөрийгөө эрэгтэй хүн гэж бас танилцуулаад эмэгтэй хүнтэй хурмаа хийжсэн байсан. Гэхдээ тэр эмэгтэйтэйгээ бол тийм удаан амьдраагүй, салсан. Хамгийн өндөр зэрэглэлийн таун хауст тэр эмэгтэйтэйгээ бас 1 жилийн турш амьдэрсэн. Тэгээ 1 жилийн дараа бол салцгаасан байсан. Тэгээ үүнийхээ дараа дахиад нэг өөр хүнтэй үерхэж гэрлэхээр болсон байсан. Харин энэ удаа болохоор түүний үерхсэн хүн нь эрэгтэй хүн байсан. Тэгэхээр энэ үед бол өөрийгөө эмэгтэй гэж тэр хүнд танилцуулаад эрэгтэй хүнтэй үерхжсэн гэсэн үг байгаа. Тэгэхээр 2 удаа хүүсээ өмнө нь ингээд сольж хүмүүст танилцчихсан. Нэг эрэгтэй болоод нэг эмэгтэй болоод байсан гэсэн үг байгаа. Тэг мэдээлэл өгсөн хүмүүсийн хэлснээр бүр тэр эрэгтэй хүнтэй уулзж байгаа хөвдөө Чонжонжу жирэмсэн байсан гэж хүртэл ярьж исэн. Тэгээ тэр эрэгтэй болохоор Чонжонжутай хамт амьдрах шинэхэн гэрээ
хайж исэн гэсэн найзуудынханаас мэдээлэл ирж исэн. 2020 онд Чонжонжуутай гэрлэхээр бэлдэж исэн тэр эрэгтэйгийн найз нь түүнийг сэжгэлж гисэн байгаа. Яагаад гэх юм бол яг өөрийнх нь найз нь Чонжонжуутай уулзснаас хойш ингээ маш их хэмжээний өрөнд ороод хүмүүсээс мөнгө зээлээд эхэлсэн. Тэгээд өөрөө бүр Чонжонжуу руу залгаад яагаад ингээ та хоёр ийм их мөнгө хүмүүсээс зээлээд байгаа юм бэ гэж асуусан чинь би жирэмсэн болчихсон байгаа. Тэгээд бид хоёр одоо хамт амьдрах гэж байгаа болохоор санхүүгийн хувьд бол нэлийн хүнд мөнгө хэрэгтэй байна. Бид хоёр бас ингээ боловсролын актив нээх гэж байгаа офис бас хэрэгтэй байгаа. Тэгэхээр зээл гаргах хэрэгтэй байгаа. Тийм учраас бид хоёрт мөнгө хэрэгтэй байгаамаа гэж найзад нь хэлж исэн. За тэгээд яг тухайн үед болохоор үнэхээр Чонжонжуу жирэмсэн байсан уу гэдэг дээр бол бас жирэмсэн байгаагүй байх магадлалтай, яг тэр уулзжсэн залуугаа хуурсан байх магадлалтай гэсэн мэдээллүүд бас гарч ирсэн. Чонжонжуу эрчүүдэд ойртож хамт амьдрий гэж уруу татчихад хамтдаа амьдрах байранд орох хэрэгтэй, урьдчилгаа төлбөрийг нь чи олж ирэх хэрэгтэй байна гэж хэлээд мөнгө аваад тэр залуугаасаа салаад алга болдог байсан гэдэг нас илэрхий болдог. 2018 оноос эхлээд ойролцоогоор 2 жилийн хугацаанд 10 хүнээс нийт 300 сая воныг залилсан гэдэг нь илэрхий болдог. Тэгээ түүний хувьд болохоор хүмүүстэй ихэвчлэн танилцах аппликейшнаар дамжуулан танилцаад үерхдэг. Бас танилцах аппликейшнаар дамжуул морь зарах гэж байна гэд хүнээс 60 сая воны мөнгө аваад залилсан гэдэг нь бас илэрхий болдог. Түүний хувьд болохоор яг бай олон зорилтоосоо шалтгаалаад хүйсээ чөлөөтөө сольж өөрчилж хүмүүст итгүүлдэг байсан байгаа. Бас өөрийн зохиосон дүрээсээ шалтгаалаад заримдаа Баян айлын 3 дахь үе, заримдаа морин спортын тамирчин, заримдаа бүр жирэмсэн эмэгтэй янз бүрээр өөрийгөө бол хүмүүс илэрхийлдэг байсан. Чонжонжуугийн яг жинхэнэ хүйс нь юу байсан бэ гэх юм бол шүүхийн шийдвэрийг харахад бол эмэгтэй гэж тодорхойлж бичсэн байсан. Тэ хохирогчд бүгдээрээ Чонжонжуугийн үгэнд бүрэн итгэж исэн. Бүгд л Чонжонжууг ярихдаа үнэхээр гаргууд удаан сонсоод байхаар үнийн юм шиг санагдаад хууртгаас өөр аргагүй болж исэн гэж хэлцгээсэн байсан. Тэгээд бүр хачирхалтай нь мэрэгжлийн луйрчд хүртэл Чонжонжууд хууртж исэн байгаа. Тэгээд тэрний юу гэх юм бол Чонжонжуу 2020 он даллингийн хэрэгээр 2 жил 3 сарын ял аваад шоронд орж исэн. Гэвч шоронд нэг өрөөнд байсан хохирогчдын хэлж байгаагаар болохоор Чонжонжуу өөрийгөө жирэмсэн гэж тэр хүмүүст хэлж жүжиглэж бүр итгүүлсэн байгаа. Тийм учраас өрөөнийх нь түүний жирэмсэн эмчингээ хүндлээд ямар ч зүйл дэгдэггүй бас албатан хөдөлмөрөөс зайлсхийх эсвэл ийм сайн нөхцлүүдийг түүнд олгож өгч шоронд бол нэлийн амар тайван байжгаад гарч ирсэн байсан. 2020 оны 3 сард тэнцэнгээр суллагдсан байгаа. Тэр үед ч мөн эмэгтэй дүрээрээ эрчүүдэд ойртож гэрлэлтийн нэрээр мөнгө татсаар л байсан. За ингэж агаад үүнээс хойш 10 сар өнгөрсөн. Эцэст нь Чонжонжуугийн байн бол туйлзуур сэлмийн тамирчин Намёны болж эхэлсэн байгаа. Энэ бүх зүйл илчлэгдсэний дараа болохоор яг Намёны тамирчин Чонжонжууг эмэгтэй гэж бодож исэн үү, эрэгтэй гэж бодож исэн үү гэдэг дээр бол хүмүүс маш их гайхсан. За тэгэхэд болохоор Намёны анхандаа бол эмэгтэй гэдгийг нь мэдчихсэн гэж байгаа. Тэгж явах үед нь болохоор Чонжонжуу өөрийгөө би ингээ эмэгтэй хүүсэнд төрчихсөн эрэгтэй хүн байгаамаа. Ер нь бол өөрийгөө хизээж эмэгтэй хүн гэж мэдэрч байгаагүй. Би болохоор эрэгтэй хүн гэж өөрийгөө ярьж түлсэн байгаа. Тэгээ бас хүүс толгох хаалгаанд орчихсон, хөхөө ахуулчихсан гэж хэлээд иргэний үнэлгээ хүртэл эрэгтэй олгоо солиулчихсан гэж түүнд иргэний үнэлгээ үзүүлж исэн. Тэгээ энэ нь болохоор сүүлд илэрснээр хуурамч бичиг баримт хийдэг хүмүүст мөнгө төлөөд тэгээд ийм хуурамч иргэний үнэлгээ авчихсан. Тэрийгээрээ Намёныг хуурсан гэдэг нь бол ил болсон байгаа. 2022 оны 3 сард тэнцэнгээр гарснасаа хойш 10 сарын дараа Намёнытай бол уулзсан байсан. Тэгээ Чонжонжууг болохоор сүүлд шинжээч үнэхээр яг өөрийгөө эрэгтэй гэж мэдэрдэг байсан уу, эмэгтэй гэж мэдэрдэг байсан уу гэдэг тал дээр нь бол ингээд судлаад өөрөөс нь ч гэсэн асуусан. Тэгэхэд өөрөө хэлэхдээ бол би өөрийгөө хизээж эрэгтэй хүн гэж мэдэрж байгаагүй, угаасаа л эмэгтэй хүн гэж хэлсэн байгаа. Тэгэхээр Намёныг ч гэсэндээ ер нь бол хуурсан гэсэн үг байгаа. Тэгээ Чонжонжуу Намёны хоёр болохоор гэрлэхээр болоод хамт амьдарч эхэлсний дараа өөрийгөө хөгжүүлэх сэдвээр төлбөртөө лекцийг хийж эхэлсэн байгаа Чонжонжуугийн хувьд. Тэгээ энэ лекцэндээ болохоор дандаа өндөр зэрэглэлийн орон сууцны цогцлборт очиж Баян айлын эцэгтэй нарт энэ сургалтаа ордог байсан гэсэн үг. Тэгээд сургалтын дээрээ болохоор өөрийгөө би Paradise гэдэг компани захирлын хүү байгаамаа. Би төрхтөөл баян төрсөн. Би төрснөөсөө эхлээд өөр хүмүүсээс огт өөрөөр амьдардаг байсан. Би багадаа нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр гэж юусоо сураагүй. Харин хоол идэхдээ сэрээ, хутга алигээр нь идэх ёстой вэ? Компани асуудал яг яаж оролцох ёстой вэ? Ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгээс эхэлж би суралцсан. Би NVIDIA компани том хувьцаа эзэмшигч гэж өөрийгөө хичигчгүй худлаа ярьдаг байсан байгаа. Тэгээд NVIDIA компани 4-5 жилийн өмнө маш их аюултай байдалд орсон. Тэгэхдээ би энэ асуудлыг чинь би шийдээд өгөө. Оронд нь хувьцаанаасаа надад өгөөч гэж санал тавьсан. Тэгээд би тэр асуудлыг нь шийдэж өгөөд хувьцааг нь авсан юм аа. Өөрийгөө хүмүүст бол ярьж
бишрүүлж ингэж өөрийгөө бахархуулж исэн байгаа. За тэгээд ийхүү лекц орсныхоо дараа хүмүүсээс туйлзуур сэлмийн улсын шгшээ багийн тамирчдаас хамгийн алдартай нь хэн бэ гэдгийг та нар мэдхүү гэж асуухад хүмүүс бол угаасаа Намёны тамирчныг мэддэг байсан. Тэнгүүд Намёны тамирчин ч гэсэндээ надад гэж ингэж хөрөнгө оруулсан ингээд түүнийг бол өөрийнхөө маркетинг болгож ашиглаж эхэлсэн. Миний үндсэн зөвлөгөөний 1 цагийн үн байршлаасаа шалтгаалаад өөр байдаг. Манай улсад нэртэй ямар ч компани ажил миний гар дамжихгүй үлдсэн ажил гэж байхгүй. Би та нарт хувийнхаа дугаарыг өгье. Та нарт би ганцаарчлсан хувийн зөвлөгөө хүртэл өгье. Та нар харин надад хөрөнгө оруулах хэрэгтэй гэж бол тэр хүмүүс ярьж эхэлсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол Намёныг өөрийн баячуудыг хуурах хэрэгсэл болгон маркетингд ашиглаж эхэлсэн гэсэн үг байгаа. Түүний хувьд болохоор эхлээд Намёныг хуурахын тулд өөрийгөө түүнд баян гэж итгүүлсэн, харин дараа нь баян хүмүүсийг хуурахын тулд Намёныг ашиглаж эхэлсэн гэсэн үг болж байгаа. Лекцийн дараа Чончонжүү оролцсон хүмүүстэй илүү дотн харилцаа тогтоож эхлэн Чончонжүү өөрийгөө асар их мөнгөтэй нөлөө бүхий хүн гэж хэлээд үнгүй зөвлөгөө өгнө гэсэн санал тавьдаг байсан. Тэгээд түүний ингэж олон хүмүүстэй танилцаж баян хүмүүсийн хүрээлэлд орж лекц уншиж явж байгаа нь бол аль болох олон хүнээс аль болох их мөнгө салгах стратеги нь болж эхэлсэн. Үнэхээр Намёнытай уулзснаас хойш түүний луврын хэмжээ бол нилээд томорсон. Гэхдээ хохирогчт нь зөвхөн тэр лекцэнд суусан хүмүүс байгаагүй. Чончонжүү Намёнигээс нууцаар түүний танилуд, гэр бүлийнхэн бүр туйлзуур сэлмийн академийн эцэг эхчүүдтэй хүртэл ойртсон байсан. Боловсролын платформд хөрөнгө оруулаарай. Миний хөрөнгө оруулсан компанид хөрөнгө оруулаарай. Хувьцаат бус компани хувьцаа байгаа. Үүнд хөрөнгө оруулаарай гэх мэтээр лувр хийгээд Намёнид хизээч хэлж болохгүй шүү гэж Намёнигээс бас нууж маш олон хүмүүсээс хөрөнгө авсан байсан. За ингээд ийм байдлаар бол Намёнитэй байх хугацаанд маш их хэмжээний мөнгийг зайлж луурдж байгаа. Хамгийн сонирхолтой нь Чончонжүү өөрийнхөө тэр зөвшөөрч орсон ярилцлаганаасаа болоод түүний бүх луурын бүх зүйлүүд нь бол ил болт хохирогчт нь бөөн бөөнөрөө гарч ирчихсэн ба. Одоогоор бол батлагдсан хохирогчдын тоо 30 орчим, хохирлын дүн нь 3.5 тэрбум вон орчим гэж гарсан байгаа. Энэ бол маш их хэмжээ. Ингэж нотлохоо бүх зүйл нь илт болж эхлэхэд Намёны ч эцэст нь Чончонжүүтэй харилцаагаа таслаж хамт амьдарч байсан гэрээсээ нүүсэн байгаа. Ярилцлага нийтлэгдснээс ердөө 2 хоногийн дараа бүх зүйл өөрчлөгдсөн гэсэн. За тэгээ сүүлд болохоор цагдаа нар Чончонжуугаас чи өөрөө яагаад ингэж ийм ярилцлаганд ороход зөвшөөрсөн юм бэ? Хүмүүс ингэж чиний талаар мэдээллүүд өгнө гэж бодоогүй мөгөө асуусан чинь би Намёныг ингээдлээ их алдартай хүн гэж мэдээгүй. Зүгээр л нөх олон хүн уншихгүй байх гэж бодсон. Тийм болохоор би Намёнытэй зөв ярилцлаганд өөрийгөө баян гэдгийг Намёныг итгүүлэх гэж тэгсэн юм аа гэж ярьсан байсан. Тэгээ Чончонжуу болохоор цагдаагийн байцаалтын үеэр хүртэл би хэнийг ч гэсэн 3 удаа ганцаарчилж уулзах юм бол өөрийн талдаа оруулж чаднаа. Би бүгдийг эргүүлж чадна гэж өөртөө маш ихтгэлтэйгээр ярьж исэн. Бүр өөрийнх нь эсрэг байгаа өмгөөлөгчтэй ч ганцаарчлан уулзахыг хүсэж байна гэж хэлж исэн. За тэгээд эцэст нь шүүхээс Чончонжууд маш их хүнийг луурдсан, маш их хэмжээний мөнгө луурдсан гэдгээр нь 13 жилийн хорих ялыг оноосон. Тэгээд түүн туслаж байсан бие хамгаалагчид 1 жил 6 сарын хорих ялыг хүртэл оноосон. Бие хамгаалагчдаа ч гэсэндээ Чончонжуу өөрийгөө баян гэж итгүүлж хүмүүсээс луурдаж авсан мөнгөөрөө цалинжуулаад явдаг байсан гэдэг нь бол тодорхой болсон. Тэгээ Чончонжуугийн хувьд болохоор маш их хэмжээний мөнгөийг луурдсан хэрнээсээ түүний дансанд ямар ч мөнгө байхгүй бүх мөнгөө баян хүн шиг жүжиглэхийн тулд зарцуулаад ингээд дуусгачихсан. Ер нь бол мөнгө цуглуулах гэж лувр хийдэг биш, зүгээр л баян тансаг харагдаж амьдрах гэж мөнгө зарцуулдаг байсан гэдэг нь бол тодорхой болсон. Тэгээд яг нэг лувраараа нөгөө лувраа дараад ч юм уу ингэ явдаг байсан гэдэг нь бол тодорхой болсон. Тэгээд солонгосчуудын хувьд болохоор яг Намёны тамирчныг бол бүр маш их гайхацгааж исэн. Яаж яваад ийм амир луврчин хүнд ингэ хууртагдаж бүр нөхрөөсөө салаад нэр хүндийг баран ингэж хууртагдсан юм болоо гэжсэн. Зарим хүмүүс бүр Чончонжуугаас авах ёстой мөнгөө Намёнигээс авах ёстой. Энэ хоёр хамтарч лувр хийж исэн юм биш үү гэж хүртэл ярианууд гарч исэн. Гэтэ Намёны бол яг энэ хэрэг дээр хохирогч байсан гэдэг нь бол тодорхой болсон. Гэхдээ солонгос хүмүүсийн хандлага бол маш муу болсон учраас Намёныгийн хувьд бол дахиж олонний өмнө тийм баатар шиг олимпийн тамирчин, медальтай, алдартай тамирчин шиг ерөөсөө гарч ирж чадхааргүй болсон. Тэгээ одоогийн байдлаар бол нэлээд чимээгүй амьдарч байгаа юм билэ. Харин Чончонжуугийн хувьд бол бас хүмүүсийг хуурах тэр зүйлсүүдээ бол шоронд ч гэсэн хийсээр л байгаа юм шиг байна. 13 жилийн дараа гарч ирээд яаж амьдрахыг нь таашгүй. Тэгээ түүний хувьд бол зүгээр л яг солонгос кинон дээр гардаг баян айлын хүү шиг
амьдрахыг хүсээд тий өөрийнхөө ярьж байгаа бас тэр худлаа зүйлсүүдтэй заримд нь өөрөө итгэчихсэн явж исэн ч байх магадлалтай гэж зарим сэтгэл судлаачид ярьж илээ. 2021 оны 3 сарын 3-ны өдөр Тэжон хотод амьдардаг 43 настай Чвэ гэдэг эр өөрийнхөө дэлгүүрийг дахин нээх бэлтгэлээ хийн завгүй өдрүүдийг өнгөрөөж байсан. Тэр өдөр ч мөн адид дэлгүүрээ цэвэрлэж эмхэлж цэгцлэх ажилд маш их завгүй байсан болохоор оройны 11 цаг орчимд л арай хийн амсгийх яг тэр мөчөд түүний утас дуурч танихгүй дугаар байсан тул хин юм бол гэж бодон утсаа автал Чонжу хотын цагдаагийн газраас залгаж байна. Та Чвэ Жанхууны дүү мөн үү? Таагүй мэдээ дуулгах нь өнөөдөр таны ах байранд амь насаа алдсан байдалтай оллоо. Бид гэр бүлтэй нуулзаж тайлбар өгөх шаардлагатай байна. Та ирж чадах уу гэсэн дуудлага байдаг. Үүнийг сонссон Чвэ миний ах нас орсон гэж үү гэж чочирдон толгоо нэргэн тэр даруй гэр бүлийнхэнтэйгээ хамт Чонжу хот руу яаран ахыхаа цогцос хадгалагдаж байсан газар руу очицгоод гэвч замдаа бодож үзэхэд нэг зүйл буруу байгаа мэт санагдсан. Яг жилийн өмнө түүний ах Чонан хотод өөрийн гэсэн байртай амьдарч байсан. Хоримтлуулсан мөнгөөрөө авсан анхны байр нь байсан тул тэр байранда маш их хайртай байсан. Гэтэл гинт Чонжууд нэг өрөө байранд нас орсон байдалтай олдсон нь үнэхээр хачирхалтай санагдсан. Яг энэ байр хиний байр байсан юм бол яагаад өөр газраас олдсон юм бол гэж дүүн маш их гайхсан. Үнэн дээр ах トゥ хоёр тодорхой нэг явдлын дараагаас хэсэг хугацаанд холбоогүй байсан болохоор ахыгаа хаана амьдарч байгаа талаар дүүн тухайн үед мэдгүй байсан. За ингээд юуны өмнө нас орсон ах буюу Чвэ Жанхун нь 45 настай багасаа аавыгаа алдаж ээж болон дүүнэрээ асран хамгаалж ирсэн хүн байсан. Насанд хүрснийхээ дараа тэр шаргуу хөдөлмөрлөж том супермаркетын салбарын менежер хүртэл дэвшсэн. Жилд 80 сая вон орчмын орлого олдог чадварлаг хүн байсан. Гэвч гэр бүлийнхэнд нэг санаа зовоох зүйл байсан. Тэр 40 гаруй нас хүрсэн ч одоо хүртэл гэр бүлтэй болоогүй байсан явдал нь. Тэр үргэлж ах эгч нарынхаа хүүхдүүдийг өөрийн хүүхэд мэт хайрладаг. Түүнийг харсан дүүн ах минь хангалттай их зүйл хийсэн. Одоо сайн хүнтэй уулзраад өөрийнхөө гэр бүлтэй болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг байсан. Гэвч 2018 он буюу 3 жилийн өмнө ах дүүгийн харилцаа ан цавтай болж эхэлдэг. Үүний эхлэл нь ээжийнх нь үхэл байсан. Ээж нь гинэт нас орж бүх гэр бүл нь маш хүнд байдалд орцгоодог. Ялангуяа том ах Жанхуу нь өөрийгөө барьж дийлхээ болж маш их сэтгэл санаагаар ундаг. Яг тэр үед нь ах нь нэг найз бүсгүйтэй болсон мэт харагдсан ч байдал улам төвхтэй болж эхэлсэн. Нэг өдөр Чвэ ах нь дүүрүүгээ уцтаад энгийн зүйл ярих байх гэж бодоод уцаа автал ах нь гинт буруутгал хийж эхэлдэг. Чиний эхнэр буюу манай ээжийг алсан. Чи мэдэж байсан биз дээ. Чиний эхнэр чинь ээжэд хараал хийсэн байна. Чи ч бас хамсаатан шүү. Та хоёроос болж ээж өгсөн гэж дүүрүүгээ хашгирч эхэлдэг. Чвэ гайхаж балмагдсан урд нь ийм сайхан хүн байсан ах нь яагаад гинэт ингэж өөрчлөгдсөний тухайн үед ойлгож чадаагүй. Ингээд ах руугаа чи ямар нэг юмд автчихсан юм уу? Ухаан орооч юу яриад байгаа юм бэ гэж олон удаа хэлсэн ч Жанхуу нь гэр бүлийнхнийхээ үгийг огт сонсгоо байсан байсан. Удалгүй тэр бүх холбоогоо таслана гэж дүүдээ мэдгдсэн. Дүүн хэдийгээр өдөр бүр залгаж өөрийнхөө бодлыг хэлэн ахыгаа бодлоо өөрчлөөсөө гэж үссэн ч тэр нэг ч удаа хариу өгөөгүй. Чвэ ахыгаа гэрт хүртэл очисон боловч хаалгаа тайлж өгөөгүй. Ингээд тэр бүх холбоогоо тасалж бүрэн алга болсон байсан. Ах нь ингэж өөрчлөгдөд Чвэ сэтгэл санаагаар маш их унаад зогсохгүй урвалтыг мэдэрч үүнээс болоод тэр сэтгэл санаагаар унаж эцэст нь депрессэнд орон дэлгүүрээ ажиллуулж чадхаа болоод хаахад хүрсэн. Дэлгүүрээ хаагаад 9 сар өнгөрсний дараа ингээд үргэлжлүүлээд яваад байж болохгүй юм байна. Эхнэр бага насны хүүхдүүдээ бодоод өөрийнхөө сэтгэл санааг зэгцэлж дэлгүүрээ дахин нээж гэр бүлээ үргэлжлүүлэх ёстой гэж зоригжоод дэлгүүрээ буцааж нээсэн. Яг тэр өдрөө ахыгаа нас орсон мэдээг сонссон байсан. Цогцыг хамгийн түрүүнд олсон хүн нь тухайн байрны эзэм сүүлийн 1-2 сарын турш орсон суугчид байнга гомдол гаргаж барилга дотор муухай үнэр үнэртээд байна. Ирж шалгаад өгөөч гэсэн гомдлууд байсан. Эхэндээ бохирын асуудал гэж бодон хид хідэн удаа зассан ч гэсэн үнэр өрөөсөө арилахгүй байсан. Эцэст нь байрны эзэм бүх өрөөг нэг бүрчлэн шалгахаар шийдэн нэг өрөөний хаалганы өмнө очиход амьсгалахад ч бэрх хүчтэй үнэр гарч их байсан. Ингээд яг эндээс гарч байгаа юм байна гэж тэр ойлгосон. Тэр өрөө бол Чвэ Жанхуны түрээсэлж исэн өрөө байсан. Хаалгыг нь олон удаа тогшиж хонхыг нь дарсан ямар ч хариу өгөхгүй уцруу залгахад утас нь холбогдох боломжгүй байгаад байсан. Ингээд байрны эзэн бодоод үтсэн чинь тэр хүнийг ер нь сүүлийн 4 сарын турш огт хараагүй гэдгээ сандаг. Хуршүүдээс нь асуухад ч гэсэн хуршүүд нь тэр хүнийг ерөөсөө ойрын хугацаанд хараагүй гэдгээ хэлэн ямар нэгэн зүйл буруу гэдгийг ойлгосон байрны эзэн шууд л цагдаа руу дуудлага өгдөг. Ингээд байрны эзний өгсөн дуудлагын дагуу удалгүй цагдаа нар ирж мастер түлхүүрээр хаалгыг нь онгойлгон ортол дотор нь тэдний харсан ихний зүйл бол шатсан манекен шиг зүйл байсан. Гэвч энэ бол манекен биш,
Жанхууны харалсан задралд орсон цогцос байсан. Цагдаа нар цогцыг гарган задлан шинжилгээг яаралтай хийлэгдэг. Тэгэхэд үхлийн шалтгаан нь дүүжлэгдэж буюу хоолоогоо боож нас орсон. Өөрөөр хэлбэл амиа хорлолт байх магадлал өндөр харагддаг. Гэхдээ задрал маш их явагдсан байсан болохоор яг нас орсон хугацааг тогтооход хэцүү. Иймээс утасны бичлэг банкны мэдээллийг нь цагдаа нар шалгаж үзэхэд 2020 оны 11 сарын 6-нд нас орсон байх магадaltaй байна гэж тогтоогддог. Өөрөөр хэлбэл 4 сарын турш цогцос тэр өрөөнд байсан гэсэн үг байгаа. Цагдаа нар түүний найз нөхөд хамтран ажиллагчдыг бүгдийг нь шалгахад хинч шалтгааныг нь мэдэхгүй байсан. Тэр бусдаас илүү орлого олдог, харилцаа сайн, түнчлэн багаасаа сэтгэл зүйн хувьд хүчтэй хүн байсан. Иймээс хүмүүс ямар нэгэн зүйл нуугдаж байж магадгүй. Энэ бол амиа хорлох хүн бишээ гэж гайхацгааж байсан. Байрны эзэн тухайн 4 сарын хугацаанд утас нь холбогдох боломжгүй байсан болохоор нэг удаа үл хөдлөх хөрөнгийн агент руу хандсан. Тэгэхэд үл хөдлөх хөрөнгийн агент гэрээ хийхдээ үлдээсэн яаралтай холбоо барих дугаар гээд нэг эмэгтэйгийн дугаар өгжсэн баг. Тэгээ тухайн үед болохоор тэр эмэгтэй рүү залгасан чинь тэр эмэгтэй Жанхуун Жээжүү арал дээр байгаа холбогдох боломжгүй байгаа гэж хэлжсэн баг. Гэхдээ энэ бол нэлийн хачирхалтай. Солонгос утасны сүлжээ байхгүй газар, барьдаггүй газар гэж бараг л байхгүй. Ялангуяа Жээжүү бол аялал жуулчлалын төв. Тэгэхээр утас холбогдохгүй байх боломжгүй байсан. Гэвч тухайн үед болохоор байрны эзэн тийм юм байна гэж ойлгоод тэгээд дахиж залгаагүй байгаа. Дараа нь бас нэг сонин зүйл илэрсэн байсан. Жанхуун амьд байхдаа үнэтэй гадаад машин худалдаж авсан гэдг нь тодорхой болдог. Гэвч Жанхууны хувьд бол хизээч тийм үнэтэй машин авахар хүн биш. Нилийн мөнгөндөө хэмнэлттэй тийм хүн байсан. Тэр бүр хүмүүс яагаад ийм өндөр үнээр машин авч ундаг байна? Энэний оронд энэ мөнгөөрөө байр авах юм бол энэ нь тэр хүнд үл хөдлөх хөрөнгө болж үлдэн штэ гэж ярьж исэн удаа байсан. Тэгээд энэ машиныг ч гэсэн харсан Жанхууны ойр дотны хүн ерөөсөө байгаагүй. Ингээд гэр бүлийнх нь тэр машин зарсан дилер дээр очиж асуухад зээлийн төлбөрөө хэдэн сар хийгээгүй. Тэгээд яаралтай үед холбоо барих утас гээд нэг эмэгтэйгийн дугаараас нь тэрлүү залгахад тэр эмнэлэгт байгаа гэж хэлсэн байсан нь тодорхой болдог. Тэр үед бол Жанхуун айл хэдийн 8 насаа алдчихсан байсан. Мөн яагаад тэр байрны цахилгаан тог тасраагүй хүмүүс очихгүй байсан бэ гэвэл цахилгааны төлбөрийг нь төлөөд исэн нэг хүн байсан байгаа. Тэгэхээр хин нэгэн цогцыг илэрхийлэхээс сэргийлээд тэр байрны төлбөрийг бол төлөөд явж исэн гэсэн үг байсан. Мөн цогцос олдсон өдөр нэг эмэгтэй шуудангийн хайрцагнаас төлбөрийн бичгүүдийг нь аваад явж байгаа нь бас CCTV-д бичигдсэн байсан. Ингээд энэ бүх тохиолдол дээр давхцаж байгаа эмэгтэйг судалж гаргаж ирэхэд тэр нь им гэдэг эмэгтэй байсан. Энэ бол амиа алдсан хүний найз бүсгүй гэдэг нь тодорхой болдог. Им буюу найз бүсгийн хувьд бол бөө эмэгтэй байсан. Тэгээ тэр анх бөөгийн зан үлээ хийхдээ хүнсний дэлгүүрээс байнга ямар нэгэн зүйл худалдаж авдаг. Тэгээ Жанхууны ажилтг хүнсний дэлгүүрт байнга очиж Жанхуунаас очиж хүнсний зүйлсүүдээ худалдаж авч байх үеэрээ байнгын үйлчлүүлэгч болж Жанхуунтэй танилцсан байсан. Тэгээ яг тэр хоёрын танилцсан тухайн үед ээж нь нас орох үеэс давхцсан. Ингээд ээжийнх нь нас орсны дараах янз бүрийн тийм бөөгийн зан үлсүүдийг нь им бүсгүй хийж өгөн тэр хоёр улмаар улам илүү дотносож хайр сэтгэлийн холбоо үүссэн байсан. Тэр хоёр үерхэж эхлээд удалгүй, им бүсгүй Жанхууныг гэр бүлөөс нь холдуулахын тулд дүүгийн чинь эхнэр ээжэд чинь хараал хийсэн байна гэж хэлсээр байгаад түүнд итгүүлж гэр бүлээс нь холдуул тусгаарлсан байсан. Ингээд Жанхуун ч гэсэндээ түүнд итгэж дүүгийнхаа эхнэрийг ээжтэй хараал хийлгүүлж амь насыг нь алдуулсан юм байна гэдэгт итгэн дүүгийнхаа гэр бүлийг үзэн ядаж холбоо тасарсан байсан. Тэгээ үүнээс удалгүй им бүсгүй би жирэмсэн болсон гэж түүнд хэлэн жирэмсний тест үзүүлэн Жанхуун түүнд нь маш их баярлан түүнд бол бүх мөнгөө зарцуулж эхэлсэн байгаа. Хүүхдийн эд зүс худалдаж аван бас тэр тансаг зэрлийн машиныг ч гэсэндээ болгоомжтой явуулахын тулд им бүсгүйд худалдаж авч өгсөн. Бас өөрийнхөө олсон бүх мөнгийг түүн рүү шилжүүлдэг байсан байгаа. Сүүлдээ бүр ажилласаа гарч байраа зарсан мөнгөө им бүсгүйд өгөн бага хэмжээний мөнгөөр жижиг өрөө хөслөн амьдарч исэн гэдг нь хэл болдог. Гэвч цагдаа нарын шалгалтын явцад бол им бүсгүй жирэмсэн байгаагүй бусдын зураг ашигласан гэдэг нь тодорхой болдог. Бүх мөнгөө им бүсгүйд зарцуулж исэн Жанхуун эцэстээ бүх мөнгө нь дуусах яг тэр үед бол им бүсгүй түүнийг орхисон байсан. Ингээд Жанхуун ганцаараа тэр байрандаа үлдэн им бүсгүйтэй холбогдох гэж байн хуцаар ярьдаг байсан боловч им бүсгүй түүнтэй ерөөсөө хуцаар ярихгүй бөөгийн зан үлээ хийж ийн завгүй байна гэж түүнийг түүнтэй байн холбогдохгүй байна. Жанхуун ч гэсэндээ ажил төрөлгүй, мөнгөгүй тэгээд хайртай болсон бүсгүй түүнийг орхиод явсанд сэтгэл санаагаар унж амиа хорлсон болох нь тодорхой болсон байгаа. Тэгээд амиа хорлох үедээ түүний хувьд бол им бүсгүйд хайртай хിവэр тэгээд өөрийнх нь хүүхдийг тээж байгаа гэдэгт итгэсэн хിവэрлээсэн. Түүний байрнаас олдсон гэрээстэл буюу захиас байсан. Тэр захиас дээр им бүсгүйд хандан хоолоо алгасахгүй сайн идээрээ чи ганцаараа биш шүү дээ. Хүүхэд тээж байгаа эмэгтэй хүн тийм болохоор хоол ундаа сайн идэх хэрэгтэй. Чамд авч өгсөн машины зардлыг үргэлжлүүлээд би
төлж чадхааргүй хэмжээнд хүрлээ. Намайг үнэхээр уучлаарай. Дараагийнхаа амьдралд баян хүнтэй уулзраарай. Надаас болж мөнгөгүй зовоож байсан дуучлаарай гэсэн тиймэрхүү утгатай зүйлийг бичсэн байсан. Тэгэхээр Жанхууны хувьд бол энэ бүсгүйг тижээж чадахгүй боллоо гэсэн тэр бодолтой бол маш их сэтгэл нь гутарч түүнийг тижээж чадахгүйгаас болоод энэ бүсгүй өөрийг нь орхилоо гэж бодож шаналж исэн. Тэгээ өөрийг нь бол хуурж ийн гэдгийг ерөөсөө мэдэхгүй байсаар агаад амнасаа алдсан гэдг нь тодорхойлдог. Ингээд энэ бүх зүйл ил басны дараа мэдээж Жанхууны гэр бүлийнхэн энэ бүсгүйтэй уулзсан. Тэгэхээр би түүнийг ерөөсөө нас орсон гэдгийг нь мэдээгүй, юу тохиолдсоныг нь мэдээгүй, өөрөө л надтай холбогдохоо байчихсан. Энэ мөнгнүүдийг бүгднгийн тэр өөрөө надад сайн дураараа өгж исэн. Би түүнээс ерөөсөө мөнгө нэгж байгаагүй гэж бол хэлж исэн. Тэгээд түүний гэр бүлийнхэн бол энэ бүсгүйгээс ахыгаа амнасаа алдсан гэж үзэн түүнийг шүүхэд өгсөн боловч мэдээж ямар ч нотлох баримт байхгүй. Түүнээс олж амнасаа алдсан гэсэн нотлохоо байхгүй учраас энэ бүсгүй бол ямар ч ял аваагүй. Харамсалтайгаар Жанхуу амнасаа алдаад энэ бүсгүй бол өөрийнхөө амьдралыг үргэлжлүүлээд явсан. Гэр бүлийнхэн нь бол ахыг нь хуурж исэн, мөн ямар ч тийм жирэмсэн болоогүй байсан гэдгийг нь бол бүгдийг нь мэдсэн. Тэгээд ерөнхийдөө бол баг энэ бүсгүйд ахыхан зарцуулсан мөнгө бол баг 100 саяас 200 сая орчим вон гэдэг нь бол сүлд тодорхойлогдсон. Гэхдээ мэдээж юм бүсгүй бол тэр мөнгийг гэрээхэнд нь эргүүлж өгөөгүй. Ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр харамсалтай ийм хэрэг байлаа. Тэгээд үнэхээр гомдолтойгоор амнасаа алдсан нэгэн залуугийн тухай ийм хэрэг байлаа. Тэгээд та бүхэн энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэгдлүүдээ би биендээ анхааруулгыг сануулгыг хүсэж байгаа зүйлсүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.